Сайн бацхан уу өөрийгөө хайрлах вэ? YouTube сувгийг сонсдог, бас үздэг, үнэнч үзэгч сонсогчдоо. За өнөөдөр YouTube өөрийгөө хайрлах вэ YouTube сувгийн маань 2 дугаар сизны 2 дахь дугаар маань эхлэх гэж байна. Та бүхэн маань анзаарсан бол энэ 2 дугаар сизон маань одоо ганцхан байгаль гэдэг хүний өнцгөөс өөрийгөө хайрлах аялал биш, бас бусдын одоо амьдралын аяллалын талаар одоо сонирхож зочинтой ярилцаж байгааг та бүхэн бол анзаарсан баха. За тэгээд өнөөдрийн зочноор би бас нэгэн гайхалтай өөрийнхөө найзыг урьж оролцуулж байгаа. За манай найзыг Эмили буюу мөнгөн чимэг гэдэг. За манай найз бол одоо Америкийн нэгдсэн улсад бүр багаасаа амьдарсан ийм эмэгтэй байгаа. Тэгээд сайн уу найзаа? Сайн байна уу? За үзэгчд нь болон баярлалаа. Өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг урьж оруулсан баярлалаа. Тийм. Тэгээд би чамайг яагаад одоо өөрийнхөө YouTube сувагт урьж оролцуулъя гэж бодсон бэ гэхээр чиний амьдрал надад их тийм өрмөц санагддаг байхгүй юу. Тэгээд ягаад тэгэхээр одоо Америкт бүр багасаа тий ингээд 10 настайгаас хойш ингээд амьдрсан. Тэгээд одоо чиний карьерийн хувьд тий маш гайхалтай карьерийг хийгээд тий ингээд гоё амжилттай ингээд ажиллаж амьдардаг ийм мундаг эмэгтэй. Тэгээд тийм болохоор ингээд бүр хоёлаа ингээд эхнээсээ ярих гэж бодож байна л та. Хүүхэд баг наснаас эхлээд хоёлаа амьдрал чинь ямар байсан. Тэгээ Монголд байгаад тэгээд Америкт ирж амьдрах амьдрал ямар байсан талаар эхлээд ярилцаж эхлээд тэгээд дараа нь чиний карьер одоо юу хийж байгаа гэдэг талаар үзэгчдэд сонирхол өгөх үү. За намайг Норвег самбуугийн мөнгөн чимээ гэдэг. Тэгээд Америкийн нэгдсэн улсад 10 настай дээж аав дүүгийн хамт ингээд анх ирж исэн. Тэгээд анх ирэхэд бол жоохон тэгээд яг Америкийг бол төсөөлж ирснээс бол шал өөрөөсөн. Тэгээд жоохон үед бол дандаа бидний үздэг байсан юм кинодод нөө Инглендийн кино их амар телевизээр гардаг байсан юм байлээ тэр үед. Тэр ингээл гарч ирэхээр л хүмүүсүүд баахан л ингээл puffy dressтэй хүмүүсүүд ч юм уу тийм ингээд нэг Европын хүмүүсүүд л баахан гараад ирэх байх гэсэн чинь шал өөрөөсөн. Тэгээд сонин өөр мэдрэмж төрж исэн. Тэгээд яг уу энэ дээрээ бага сургуулийн төгссөн, дунд сургуулаа төгссөн. Тэгээд дээд сургууль high school-тэй бидний ярьдаг. High school тэгээд бас Cal State Northridge гэдэг university bachelor business administrator specialized in business law-аар төгссөн. Тийм тэгэл ерөнхийдөө одоо ингээл ажиллаж амьдрал явж байна. Тэгээ нэг мэдсэн чинь 20 хэдэн жил болсон байна. Тий. Надад яг яагаад одоо чиний амьдрал илүү их сонирхолтой санагдаад байгаа гэхээр би өөрөө нөгөө охиныгоо бас яг Америкт нөгөө 10 настайд навчирсан. Тэгээд яг нөгөө анзаарсан байхгүй хүүхдээ ингээд яаж те орчин солигдох ямар хэдийн те ингээд хүмүүс нөгөө culture соёлын шокнд орно гэдэг шүү дээ. Яг тэрийг бүр ингээд жинхэнэ утгаар нь том хүмүүс соёлын шокнд орох нэг хэрэгтэй. Гэтэл хүүхэд ингээд хэл усан соёл нь өөр те ингээд найз нөхдөс ихсүүлээд ингээд бүх юм ингээд 10-оор өөрчлөгдгөөр их нөгөө нэг өөр байдаг юм билээ л дээ. Яг хүүхэд учраас нөгөө хилээ бол мэдээч хэрэг том хүнийг бодвол илүү хурдан сурчдаг юм шиг байгаа. Гэхдээ соёлын хувьд те ингээд хараад тахад бол чамд асуудал гарч лээсэн баг та те жоохон байсан болохоор тий яг анх ирэхэд бол ер нь л те hi bye гэл тэгэж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө хэл мэдэхгүй. Тэгээ баг ирээд нэг 7 хоног байна уу 10 хоног хүрээгүй байсан баха. Тэгээ шууд ийм сургуульд авчил одоо энд ингээд оруулна. Ингээд тэгсэн чинь амар бэлэн биш байсан яг тэр үед бол. Ядаад тий одоо хаашаа явах хэвээр ойлгох ч юм уу эсвэл жорлогоор ичээш жишээний тий. Тиймэрхүү үгүүдээ нөгөө жоох хүүхд юм чинь юу анзаарахгүй тэрийг мэдэх ёстой ч гэж мэдэхгүй. Тэгээд яг хөө шууд ирээл баахан ингээл нэг шал өөр төрлийн зэрэгтэй тий. Монголд чинь хүн болгоныг Аз зэрэгтэй энд чинь янз янзын төрлийн хүмүүсүүд ингээл ягаал тэгэл
зарим нь юм хилээдэж байгаа юм шиг эсвэл зүгээр л ам нь хөдлөөдж байгаа юм шиг амар эвгүй. Тэгээд яг уу эхний үедээ бол нэг хэцүү байсан юм нь болохоор хэл байсан. Тэгээд би бол Монголд амар бас нөгөө жоохон байсан ч гэсэн ер нь бол ингээл нийгмийн идэвхтэй янз янзын юмд оролцоод тоглолтод эсвэл ингээл ангийн тим одоо юу тэмцээн ч юм уу янз янзын юмд амар их оролцдог байсан учраас миний хувьд бол ингээд найз нөхдөйг амар их санаал хамаатнуудаа их санаал ингээл бүр тэгэл ингээл нэг тэрэндээ амар санаад явдаг байсан. Тэгтээ яг хуу явандаа бол тэр нь ингээд нөгөө нэг багаар дасчлаагаа л да. Гэхдээ эхний үед бол яг амархан биш. Тэгээ тэрэндээ жоохон би одоо ингээд санаад байхаар бас тэрүүхэн тэндээ нэг жоохон rebellious үгжсэн юм уу? Би бол хилээ амар хурдан сураагүй. Бүр ингээд нэг яагаад ч илүү монгол руу ингээд дайраад ч юм Монголд очимоор санагдаад ч юм эсвэл ингээл бүтэн хүүхдүүд ингээд сууж байгаа шүү дээ тий ангийнхан тэгэнгүүт тэр манай ангийн мэдгмаа байна да тэр манай ангийн долгормоо байна гэх юм уу тийм сони ингээд хүүхдүүдийг өөр төрлөөр ингээд imagine хийгээд тэг би нэг хэсэгтээ нэг эхний 1-2 жилдээ Монголынхан тэр imaginary дотроо үлдсэн байсан гэх юм уу тэгээд тэрнээсээ гарах гэж бол жоохон миний хувьд бол хувьд бол challenge гэсэн. Тийм. Гэхдээ яг явандаа ингээд дасаад ирэл тэгэл одоо гайгүй байсан гэх юм уу тийм. Тийм. Тэгээд намайг яг анх ирэхэд бол монгол хүмүүсүүд бол цөөхөн байсан. Тэгээ явандаа бас монгол хүмүүс ихсээд ингээл янгуут чи монгол хүмүүстэй илүү цаг өнгөрөөн. Тэгэл бас тэгэл ажил хичээлээ хийгээл явж итэл тэгэл нэг мэдсэн чинь сургуулаа төгссөн шүү дээ. Тийм тэгэл ерөнхийдөө яг culture shock бол мэдгүй байсан. Жах хөвгдөж. Culture shock гэж мэдгүй шүү дээ. Тэгэхээр culture shock-ыг бол баг high school-д орол ойлгосон. Ийм өөр хэд юм байна. Хүн өөрийгөө олох хэрэгтэй юм байна. Ингээд Монгол хүн гэдэг чинь юм байд юм байна гэдэг илүү high school-д орол ойлгож эхэлсэнтэй тийм. Тэгээд ерөнхийдөө бол ирээд янгуудаа илүү монгол хүүхдүүдтэйгээ hangout хийх мэдрэмж төрөл. Гэхдээ хүмүүс байхгүй болохоор бид нэр яах гэж чадахгүй. Тэгтээ тэр үед ингээд би амар сайн ахмад хүмүүсүүдтэй амар найзалдаг гэсэн. Ингээд анх сургуульд ороо явжсэн чи манай хажууд ангид нэг монгол банд байж тараа. Тэгээ тэр банд маань одоо манай бас мундаг надад зөндөө тусалчихсан найз маань л да. Тэгээ тэр найз маань өвөө нь дандаа гэрээс нь авдаг. Хичээлээс нь авч ингээ хүргэж өгдөг. Тэгээд нэг мэдсэн чинь өвөөтэй найзалцсан. Тэгэл дунд сургуульд явж исэн чинь ингээд нөгөө атуусаар хүмүүс гэрлүүгээ алхдаг. Тэгээд явж байгаад ясан чинь бас яг манай гэрээс тийшээгээ нэг явдаг. Хад нэг их чинь ингээд танд алхацдаг гэсэн. Нэг монгол их тэнгуут ингээ монгол хүн харангуут ингээл баясаал ингээл яриад заяа. Тэгэл ерөнхийдөө ингээд амар тийм connection үүсгээд байдаг байсан гэх юм уу. Тэгэл ерөнхийдөө бол хаана монгол хүн байна тэр хүмүүсүүд лүгээ ингээд зүтгэдэг байсан. Ер нь бол жоохон да. Би бас яг тэгсэн. Би ингээд анх Америкт ирчээд бас яг одоо чиний ингээд ярьж ш түүхэд тогтоо туулсан яг тэр мэдрэмжийг бас анх Америкт ирээд яасан мэдэрсэн байхгүй яа гэсэн чи нөгөө олон таньдаг хамаатан садан таньдаг хүн юусоо байхгүй ирж байгаа шүү дээ. Тэгэл ингээл ирсэн чи ингээл дандаа юм танихгүй царайтай ингээл шар устай тийм ингээд юм өөр хүмүүс байхаар айгүй ингээд хэцүү санагдаад нэг удаа ингээ автобусаар явж илүү метрогоор явж илүү тэгсэн чи нэг юм монгол хүн Аз царайтай хүмүүс байхгүй. Тэгэл би ямар монгол царайтай хүн бэ гэж бодаал ингэсэн чи монгол ихчээс байхгүй. Тэгээ би та монгол юм уу гэж тэгсэн чи тэр их чи ингээл амар тийм надтай тийм харьцах хүсээгүй л дээ. Гэтэ би бүр сайн байна уу гэж би бүр айгүй баяртай. Тэгээд ингээ өнгөрчээсэн. Тэгээд дараагаар нь ягаад ч юм нөгөө H-Mart гэдэг нөгөө энтхийн нөгөө Азуудын Аз дэлгүүрт их солонгос тэр чийл орох амар дуртайсэн. Яагаад тэгэхээр тэр дэлгүүрт орохоор л нэг тийм дотно.
нөгөө дэлгүүртэн зардаг юмнууд нь Монголд байдаг. Монгол зардаг юмнууд байдаг. Тэгэл дандаа юм хар устай, Аз царайтай хүмүүс байдаг. Тэгэхээр нэг л нэг эх орондоо ирсэн юм шиг. Тэгээд нөгөө Америкт ирэхээр нөгөө юу ингэдэм байлээ шүү дээ нөгөө Монголд бол те нөгөө ингээл бид нар чинь ингээл хүмүүсийг те тэр нь хятад энэ нь Вьетнам ч гэдэг юм уу те ингээс Солонгос гэл ингэдэг шүү дээ те Америкт ирэнгүүт ерөөсө бүгдэнд нь амар хайртай болчихдаг те Аз царайтай жоохон өөртөө төстэй хүн харагдангууд бүгдэнд нь амар хайртай болоо яг надад л адгийг санагддаг тэгээд тийм яг тэгэж мэдрэгчээсэн тэг чамаг хэлэн өчүүд тэр мэдрэмжүүд тэр дурсамж орж ирж байна. Тийм тэгээд дунд сургуульд бол ерөнхийдөө дандаа бас дунд сургууль high school хоёр тал хоёуланд нь ерөнхийдөө дандаа тийм Аз хүүхдүүдтэй найзалдаг. Гэхдээ яг ингээл Америк хүмүүстэй найзлалтай. Гэхдээ илүү тэгэл бид нарын ёс жансал тэр ингээд байгаа өөрснийгөө авч явж байгаа ч юм уу эсвэл хичээлийн сургалтын тэр левел нь хүртэл шал өөрчлөлтдөг. Тэгэнгүүт тэгэл хүүхдүүд нь ингээд одоо хамт яваал тэгэл ихэнх нь Азуудтай найзалцдаг байсан шүү дээ. Тийм. Тэгээд high school-д бол бас нэг мэдсэн ч олон хүүхдүүд байсан. Нэгээр ингээл жил болго ирэх тусам ингээд баг 10 хэдэн монголчууд байсан. Тэгээ high school-д бид нэр бүр Монгол клуб нэгжсэн. Оо тийм үү. Нөгөө high school-д ингээд 4 хүүхдүүд нийлээ 4-өөс дээш хүүхэд байгаад яах юм бол сургуультай бүртгүүлээд клуб нээж болдог. Тэгээд манай найз Намуна гэдэг тэр үед бит хоёр нийлээд клуба нэгээд тэгээд нөгөө бас олон улсын culture өдөр гэж болдог байсан байхгүй юу? Тэр үед нь бид нар чинь буузаа хийж буузаа зардаг. Өө тийм үү. Тэгээ ингээд нэг ингээд Намунагийн ээж 8 хөөрхөн ингээд том бууз бид нарт хийж өгчдөг. Тэгээ нэг буузыг ингээд $1 зарчмаа. Оо. Тэгээд тэрийг нөгөө клубта бид нар мөнгө босгоод тэгээд Монгол хүүхдүүдтэй өөр гадны хүүхдүүдтэй бол ингээд ивент хийдэг. Тэрэнд нь угаасаа л фандинг янз бүрийн зүйлүүд хэрэгтэй шүү дээ. Тэнгүүт нь бид нар тэгж бууз янз хуушаар зарснаа санахгүй. Гэтэ ихэнхчлэн бууз зарж тэгж фандинг олдог байсан. Оо зөө. Тийм. Тэгэхээр амар хөөрхөн ингээ монголчууд бол нэгэндээ туслаад монгол хүүхдүүд ч гэсэн нэгэндээ туслаад тэгэл ер нь бол high school маань их гоё мөчөөжсэн юм хэд бол. Тийм. Тэг манай Эмили ч нөгөө баруун эрэгт өссөн тий. Лос Анжелес өссөн. Тэгээд би бас нөгөө чамайг сонсч ирсэн нөгөө хүмүүст бас заримдаа нөгөө юмыг орчуулж өгдөг байсан гэдэг. Тус болдог байсан гэх. Анх яг угаасаа бүгдээрээ цөөхөлөө юм чинь. Тэгэнгүүтээ Монголоос баг шинэ айл ирлээ ингэж таньдаг хүн байна гэвэл манай ээж аваа их тусархай хүмүүс үү. Тэгэл тэд нар холбогдонгууд ээж аав намайг за чи энэ хүмүүсүүд юм яах гэл одоо хүүхдүүдний сургуульд орох бол сургуульд нь оруулахад нь туслана. Одоо имлэгт үзүүлэл яг нөгөө процессыг ингээд ядаад нөгөө аргыг олоход нь гэх юм уу. Тэр хүртэл процессд нь чадхаараа тусалдаг байсан. Тэгээд яг бид нарыг ирэхэд бас тэгээ тусалж ч юм уу ингээд ядаг хүмүүсүүд бас цөөхөн байсан учраас би ингээд нэг яана алцчихгүй дээ ч юм уу эсвэл за мэдчихэж байгаа юмаа ингээд хилээд өгчий гэж амар тэгж хүсдэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол анх одоо ер нь high school-ээс л авахгүй л тэгэл баг бүх хүүхдүүдийг сургуульд оруулсан ч яг тийшээ чи яваад өгсөн байх шиг ер нь тэгэл чадхаараа л тусалдаг байсан да. Тэр чинь айгу буянтай ажиллахгүй тий. Яагаад тэгэхээр би бас яг ялгаагүй ингээд анх Америкт ирээд ингээд уучраа олохгүй ингээд энд чинь ингээд айгу их дүрм журам ихтэй тий. Ингээл бүх юмд нь ингээд нэг юм уучраа олох гэж нэг юм байна. Ингээд нэг жолооны үнэмлэх авахд хүртэл ингээд нэг уучр байна. Надад бол манай аавын найз энд Америкт байдаг. Тэгээд тэр ах бол надад зөндөө тусалсан. Манай аавын найзын дүүн манай найз охин одоо битээр аягүй сайн найзууд болсон. Тэр найз маань үнэхээр их тусалсан. Тэрний хаачаар бол хөрх юм надаас ерөөсөө ирээд нэг хэдхэн сарын өмнө Америкт ирсэн. Тэгтээ хөрх юм нөгөө хэдхэн сарын өмнө ирсэн болохоор намайг бодвол нөгөө миний үдсэж байгаа юмыг арай төрүүлээд үдцсэн. Одоо нөгөө нэг одоо янз бүрийн юмнуудын процесс янз бүрийн юмнууд ингээд одоо мэддэг болсон. Тэгэл
Өө тэгдэм байлаа шүү, ингэдэм байлаа шүү. Тэгэхэд тийм юм бүрдүүлдэм байлаа, ингэдэм байлаа шүү гээл. Тэгэл ер нь ёс журам яг л тэрийнхэн дагуул явахгүй бол нэг л юм дутуу юм уу ингээд бүрдүүлэх байх юм л угаасаа яадаг шүү дээ асуудал тий. Тэгээ бас Америк цаг аваа. Харин тий. Тэгэл Америкт чи ер нь л цаг бол мөнгө. Харин тий. Цаг бол үнэхээр нөгөө цаг бол мөнгө гэдэг чи яг л үний юм байлаа шүү дээ. Тэрийг л найз нь одоо амар урд нь бол цаг бол алт гэж үгээдэг да. Тэрийг бол мэдэхгүй байсан. Одоо бол үнэхээр цагийг чинь алтаар мөнгөөр хэмждэг юм байна гэдгийг л айгуу сайн ойлгоод байгаа тийм. Одоо үеийн ирж байгаа хүмүүсүүд харахаар амар гоё байдаг шүү. Тэгээд заримдаа ингээд онлайнаар харж байхад бүр cool одоо Mongolians дээр ингээд бид нар очиж байгаа шүү. Байр аммаар тэгмээрэн ийшээгээ яаж хүүхдүүдтэйгээ очиж байгаа шүү гэл тэгэнгүүт нөгөө доор нь баахан хүмүүсүүд ингээд бичсэн байдаг. Аль хотод очиж байгаа ингэж туслая тэгэж туслая гэд дээр үйд чинь ер нь high five лээсэн багтаа намайг ирж байхад. Тэгээ high five тэгэхээр жоох хүүхдээс нь болохоор шууд бас хэрглэж чадахгүй тий. Тэгвэл одоо үед бол амар гоё resource гарч ирсэн байна. Сошиалар хүмүүсүүд Facebook-ээрээ ингээл мэдээлэл авч болж байна тий. Тэгэхээр одоо энэ хүмүүсэд ер нь их хацтай байгаа гэж бодож байгаа. Харин тийм байна тий. Би бас чамайг нөгөө нэг коллежид ороход нөгөө одоо өөрөө бас нэлээд их одоо тий их юмыг туулж ээж ингээд коллежид орсон учраас бас коллежид орох тий одоо нөгөө коллежид орохын тулд юу бэлдэх ёстой талаар ингээд хүмүүст их зөвлөгөө өгөх дуртай ингээд дуртай яг хөө нөгөө ингээд тий зөвлөгөө өгмөр санагддаг гэж тий. Яа тэгвэл бол энэ Америкт чинь коллежид орно гэдэг чинь маш чухал шүү дээ тий. Тий ерөнхийдөө бол миний хувьд болохоор дээр үед гэхээр ч одоо тэр сошиал медиа байсангүй интернетээр бараг л орж тий аль сургуульд яаж орохыг бол бараг л сайн мэдэхгүй. Тэгэхээр ер нь бол бүх зүйлээ ангийн хүүхдүүдээсээ сурсан, багш нараасаа сурсан. Тэгээд консулын офис би ажилладаг гэсэн байхгүй юу? Тэгээд 11 12 дугаар ангид одоо Америкт бол career counselor тэр нь болохоор консул нь яадаг гэсэн бэ гэхээр хүүхдүүдэд коллежид орох тэр одоо явах замыг ингэж зааж өгдөг гэх юм уу та. Тэгээд ерөнхийдөө 19 дугаар ангид ороход бол би юу хийх хэвээр яаж коллежид орохоо мэдэхгүй байсан. Гэхдээ 9 дугаар ангид ороод коллежид бэлтгэхэд бол ерөнхийдөө аль хэзээ хоцорсон байсан. Америкийн хувьд бол тэгээд одоо Америкийн эцэг эхүүдч аль хэзээ middle school-ээ хүүхдүүдээ одоо Harvard-д оруулъя ч юм уу, Princeton-д ч юм уу, Cornell оруулъя гэвэл тэ middle school нь тэнд байх хэвээр, high school-д нь ингэсэн байх хэвээр, ийм анги авцсан байх хэвээр гэд бүх юм ингээ баг аль хэзээ ингээ таймлайнтай бүх ингээ map-т нь гаргаад өгсөн байсан байлээ. Тэгээд солонгос найзуудтай их байсан гэдэг нь бас тэднэрээс амар их юм сурч байсан. Ээж аавд нь аль хэзээ мэдсэн, ээж аавд нь ингээд нөгөө одоо удцсан ч юм уу те 2 3 дахь generation-ийн хүүхдүүд байх жишээний. Тэгэнгүүт тэд нар бас илүү ингээд ингэдэгий шүү гэж зааж өгнө. Тэгээд тэр миний консулын юунаас бол дандаа тэр хүүхдүүдийн одоо юу болж байгааг мэдээд ингэдэм байх, тэгдэм байх гэдгийг бас Америк resource авдаг гэсэн гэх юм уу. Бусдаар бол энд чинь тэгэл сайн л хичээлээ сурыг тэгэл гэж боддог байсан болохоос биш. Тим сургуульд явах хэрэгтэй байсан юм байна. Ийм сургуульд явах хэрэгтэй байсан юм байна. Ийм юм анги авах хэрэгтэй байсан байна гэдгийг юу сайн мэдээгүйсэн. Тэгэл тэрийгэ мэдснийхэн дараа ерөнхийдөө бол ингээл за хүүхдүүдтэй би бол спорт тоглох хэрэгтэй байна. Заавал спорт тоглох эсвэл л гэхдээ ер нь бол нэг илүү extra curriculum байх хэрэгтэй байна. Тэрүүгээрээ спорт сонгоод. Тэгээд манай бас тэгтээ тэр маань миний мөрөөдлийг биелүүлсэн л дээ. Манай өвөө болохоор гавьяат волейболч юм байдаг байхгүй юу? Тэгээд манай аавын талын бүх хүмүүсүүд нь волейболч. Тэгээд миний мөрөөдөл болохоор өвөөгөөсөө волейбол тоглохыг заалгуулах юмсан гэж мөрөддөг байсан. Тэгтээ чадаагүй. Тэгэнгүүтээ би яасан волейболтой ингээ орч чадсан. Тэгтээ би волейболын тухай болохоор би өөрөө хүсэжсэн болохоор орсон байхгүй. Тэгсэн чинь волейбол шууд орох гэсэн чинь би бол 9 дугаар ангиас ороход бас хоцорсон байсан заяа. Үгүй тийм үү. Тэгээ би бүр гайхаад 9 дугаар ангид ороод би сте дараа жил волейбол тоглоно гэж амар яриа явдаг байсан байхгүй юу. Тэгээ яриа явж исэн чинь чи try out-д бараг
тэнцэхгүй байхаа гэд нэг хүүхэд надад хэлдэг. Тэгээ яагаад ингэсэн чинь ер нь бол аль хэзээ тэр 9-р ангид орж ирж байгаа хүүхдүүд аль хэзээ нөгөө нэг middle school-ээс авахгүйгээ тоглолцсон ч юм уу. School clubs тоглох хүүхдүүд байж таарад. Тэгэхээр л би нэр яаж одоо орноо гэл. Тэгэл амар ингээл бүрсдэг яаж орноо. Тэгсэн чинь яг тэр яг намайг чи орж чадахгүй байхаа гэсэн хүүхэд битээр нөгөө би нөгөө нэг summer school-д явжсэн байхгүй юу тэр үед яг. Тэгээ яагаад summer school-д явжсэн гэхээр high school-аас судлах маягаар. Тэгээд summer school-д яваа. Тэгээ яг тэр summer school-д ингээд нөгөө суугаад байжсэн чинь нөгөө охин чинь наадах чинь бэлвэлийн багш штэ гэдэг. Амар гоё өндөр ингээ булаанцтай нэр лаг багш ороод ир тий. Тэг яг л харахад волейбол тоглодог хүн. Тэгэл ингээл ясан чинь наадах чинь волейболын коуч. Тэгээд чи яриад үзэхгүй. Тэгээд би ингээд тэр багштай эхлээ ингээ ярьсан чинь бид нар яг одоо зуныхан дасгалыг хийж байгаа кондишнинг гэж ярьдаг. Тэгээд тэрийг хийж байгаа хэрвээ чи хүсэх юм бол ирж үзэж болно гэдэг. Тэгээд тэр үедээ би чинь ингээл харсан чи бүр ингээл дотроосоо бүр тогломоор санагдал. Гэтэ чадахгүй л дээ. Тэгэл ааваараа нэг хит удаа гадуурн заалгаал. Тэгэл тэр зунжангаа тэр нөгөө Ахмад сургуулийн хүүхдүүдийн усын зөөгөө. Тэ яаж тэр одоо хүүхд тэндээ нэг үлсчүүл гэж бодож байгаа шүү дээ. Ягаад гэвэл тэр хүүхдүүд харахад үнэхээр мундаг тоглож байгаа байхгүй. Тэгэл би ч одоо чадахгүй дээ гэд. Тэгээгүйгээд ингэжсэн чинь summer school дуусгаллаа зуны сургалт дуусгалсан чинь нөгөө нэг одоо тэр зуны волонтер хийж байгаа хүүхдүүд нь дараа одоо яг ангидаа орох боломжгүй announcement хийж байгаа байхгүй. Тэнгүүт нь би бүр oh my gosh яана гэд тэгээд try out гэсэн чинь манай багш над дээр ирээд тэр нөгөө тэр үед бол багш коуч маань бишлээсэн л да. Тэр амар nice хүн тэнгүүтээ Амили чи юу яах вэ? Try out-д ороод үзэх үү гэд. Тэгэхээр би яана болох юм болоо гэсэн чинь болон чи зүгээр try out-д 2 өдөр хүрээд ир гэд. Тэгээд би очисон чинь амар хөрхөн намайг авсан. Тэгээд яагаад авсан гэсэн чинь нөгөө намайг ингээд бүр би бол нөгөө тийм чинь амар орохыг хүсэж байгаа штэ. Тэгвэл хүүхдүүдийн өмнөөс ирсэн мэт гэсэн. Тэгэл за энийг ингээд цэгцэлчдэг ч юм лөө энийг ингээд хийждэг ч юм биш лөө гээл те. Тэгэл ёо хийж байгаа дасгалын хүртэл ингээд дагаж хийх гээл ингээд амар хичээдэг байсан. Тэгсэн чинь тэр багш намайг хараад тэгээд намайг аваад тэгээд би бүр амар баярлалтай шин. Тэгэл яасан чинь тэрийг ингээд нэг extracurricular гэдэг зүйлээ бол би авсан байсан. Тэгээд тэрийг бол бүтэн 4 жил бол тоглосон. Oh wow. Би нөгөө яг энэ спортын талыг бол одоо бүр аягуулсан ойлгож байгаа. Яг нөгөө охин маань одоо яг нөгөө спортыг сонирхож эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд Монгол хүүхдүүдийн хувьд яг одоо Монголд яг уу зарим эцэгчүүд өөрлөлттэй гэхдээ ер нь бол илүү хичээлийг яадаг шүү дээ. Шахтагтай ингэ чи математиктаа сайн байх хэрэгтэй те тоондоо сайн бай. Одоо өөр хилэндээ сайн бай гэл ингэ тийм шахдаг тийм үү. Тэгвэл Америкт болохоор өөр соёл байгаа юм шиг санагддаг байхгүй. Америкт болохоор илүү ингээд нөгөө спортыг илүү их яадаг. Анзаарал ахад хүүхдүүдэд одоо ингээл би гадаа алхаал явж байгаа шүү дээ. Гадаа алхаал явахад дандаа ерөөсө паркаар дөрөв ингээд 9 шидийн спорт ерөөсө тэнд спорт ямар нэг хүүхэд нь ямар нэгэн спортоор тоглодгүй хүүхэдтэй юу одоо айл алга тэ хүүхдүүд нь тийм айлын хүүхдүүд бүгд ямар нэгэн байдлаар ямар нэгэн спортоор тоглодог тийм бүр заавал тэр нь баг юм бүр юм requirement юм шиг тийм юм шиг санагдсан байхгүй. Тэгээд би тэгээ яагаад энэ Америкуудын спортыг ингэж их яадаг юм бол гэж би бододсон чинь спортер чинь хүмүүждэг юм байна шүү дээ. Тийм хүмүүждэг юм байна. Энэ нөгөө хүмүүжил буюу нөгөө хүндлэл юмыг хүндлэх, цаг барих, одоо нөгөө багаараа тим тэ ингэж хамтарч ингэж сурах. Ингээд маш олон юмыг спортоор эднэр сурч авд юм байна. Ээж ааваас илүүгээр спортоор сурч авд юм байна би ойлгоод байгаа. Бас одоо хөгжим ч юм уу. Тийм. Хөгжмийн урлагаар бол их Азууд явж идэг. Тийм. Ер нь бол нөгөө илүү тэгж явхаар хүүхдийн одоо нөгөө soft skill ингээд
сайжруулдаг гэж үздэг юм байлаа. Тийм. Тэгээд одоо би нөгөө түрүүн career counseling газар ажилладаг байсан гэсэн шүү дээ. Тэр үед жахад тэгдэг байсан. 1000 хүүхэд хичээлээ хийгээл яваад байхад нэг хүүхэд биетэй тэгснэ нэг спорт тоглоод ч юм уу эсвэл нэг хөгжим тоглодог ч юм уу яг хажуугаар нь бүжгэлдэг ч юм уу те нэг зүйл ингэж хийгээд тэгтээ тэрийг ингэж consistent хийчих. Тэгэж хийсэн хүүхдийг илүү сайжрах боломжтой ирээдүйтэй гэж хардаг. Тэгэхээр одоо би нэг сургууль аплай хийхэд A хүүхдийг авах уу, B хүүхдийг авах уу гэвэл A хүүхд авахгүй. B хүүхд лөө илүү явна. Яг хөө тэгтээ тийм тусгай мэрэгжил бол өөр л доо. Тэгтээ ер нь их хөвчлэн тэрийг баримталдаг гэж би сонсч байсан байхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг нь би илүү өөрийн хувьд баримтлаад ирсэн гэх юм уу тий. Харин тийм байна. Тийм билээ. Тэгээд за тэр спорт тим байна тийм үү. Тэгвэл oh my god тэр high school дээр тэр try out гэдэг чи ямар аимшигтэй. Амар тийм нөгөө юутай юм бэ те нөгөө өрсөлдөөн ихтэй гэх юм уу. Тийм ингээд хүн болгоны хүүхдүүд нь тэрийг орох хүсдэг. Тэгээд дээрэс нь хүүхдүүд нь яг чиний хэлсэнчлэн дунд ангидаа ингээд тоглоод үзсэн ингээд те би бүр ингээд тэр нөгөө эцэг эхчүүдийнхэн тэр try out-нд орцох жоо хүүхдүүдийнх нь нэг хуралд суусан байхгүй юу. Тэгсэн чинь хүүхдүүд нь юу за нэг бүр мангар өндөр хүүхдүүд тэгээл нөгөө юм national league миг гэсэн юм бодолт өмссөн. Тэгээд би одоо oh my god эднэр одоо try out-нд орж байгаа. Тэгээд тэр try out ч үнэхээр тэ сургуультаач айгуу тийм нэг хүндтэй тэ сургууль нь бас яд юм байна. Тэгэнгүүтээ requirement одоо нөгөө юу байгаахгүй. Тэгэнгүүт чинь сургуулийн нөгөө attendance монголоор үлээ хичээлдээ ирцэн шалгаж байгаа. Тэгээд дүнгийн байдлын шалгаж байна. За тэгээд хамгийн гол шалгах энэ хоёр юм байсан. Дүн болон эрц. За тэгээд эрүүл мэнд нөгөө ямар нэг бэртэл байна уу эрүүл мэндийн хувьд одоо тийм юм спорт тоглоход бэлэн үгдгийг шалгаад тэгээд энэ нь одоо тэнцэх юм бол try out-нд орж болно гэсэн нэг тийм байлээ. Тэгээд би бүр одоо бит 2 4 сар манай охин 4 сард одоо try out-нд орох байхгүй. Тэгээд тэгсэн чинь би бүр энэ спорт гэдэг чинь ямар чухал юм бэ? За спорт байна. За тэгээд хөгжим бас байна. Тэгээд ямар чухал юм бэ энэ Америкууд манай монгол хүмүүс бол энийг бас их сурах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Багаас нь тийм. Тэгээд яг угаасаа л ийм үг байдаг шүү дээ. Хүн болгон математикч болохгүй гэдэг үг те. Тэр бол бараг үнэ. Тэгээ угаасаа анзаарал ах нэ би багтаа ч гэсэндээ тоо математиктэй сайн л байсан. Тэгтээ яг үндэ бас амьдрал дээр байнга тэр математикийг хэрэгэлдэггүй гэл үгүй шүү дээ. Тийм. Тэр одоо тэгээд тэгтээ тэрнгөө нөө калькулятор байгаа учраас яг үнэхээр тоо яхад баг сүултээ залхуураа тэрийгээрээ л юм яачдаг гэх үтшин тий. Тэгэхээр яг уу үнэхээр тийм эдийн засгийн тийм мэрэгчлээ биш л бол бараг яг илүү амьдралд илүү төхөө байхаар тий. Тиймэрхүү скиллүүд, тийм софт скиллүүд нь илүү дээр юм шиг. Тэг санагцсан. Тэр үнэ. Тэгээ ер нь бол монгол хүүхдүүд бол амар ингээд авьяастай ч юм уу тий. Тэнгүүт одоо манай шин сургуульд University High School гэдэг сургууль байсан. Тэгээ тэр сургуульд бол байсан залуучуудыг бол монгол залуучуудыг бол тэгэл сакс вэлвэлийн коучуд гуйхал идэгсэн. Тэгэл манай тоглолчоос шингэчээж гэл нөгөө тэгээд сакс вэлвэлийн юу чин сизон чинь ингээд хоёул зүрж явдаг. Тэгээ саксанд дуусчингууд нь вэлвэлийг тоглооч гэл ингээл юу аа. Ер нь бол амар тийм монгол хүмүүсд их дуртай байсан коуч. Тийм. Тэгвэл нөгөө юу яадаг байж л тээ. Биений хөгжил сайн байдсан юм болов? Магадгүй. Ер нь бол тэгэл монгол хүмүүс ихэнх нь бас спорт тоглол юу байгаал явдаг. Тийм. Тэгээ яг хуу энд бол бүр нөгөө нэг бас зарим нь бүр ингээд одоо багаас тоглосон хүмүүс бол ирээдүйд scholarship бэлээ. Тэгээ сквал одоо professional level UCLA ч юм уу USC одоо манай Лос Анжелесд бол ихэнх хүүхдүүд UCLA юм уу USC илүү явна гэж амар зорддог гэх юм уу том сургуулиуд учраас тэгэхээр тэрлүүгээ бол тэрний вэлвэлийн багт орчих тэдний одоо саксны багт орчих гэхэд тэрэндээ амар хичээж ажилтаа тэгээд тэгэх юм бол одоо яг вэлвэлээр юм уу саксаараа ороод ямар нэгэн спортоор орох юм бол scholarship авах
штэ. Талаар нэ бүтэнээр ч юм уу те. Тэгээд Америкт юу tuition чи хийдэлээ. Тэр бол амар том одоо advantage болдог гэх юм уу тийм. Тэр чин тэгвэл тэгээд тэтгэлэг аавна гэдэг чинь тэгэл одоо уусаа одоо нөгөө оюутнууд чинь юу яагаад их сургуульд 4 жил төлбөр төлөхийн тулд маш их өрөнд ордог шүү дээ. Тэрийг сургуулаа төгссөний дараа тэр өөрөө хэдэн жил төлдөг билээ дээ. Тэгэхээр чин тэр өрнөөс ингээд тэтгэлэг аваад ингээд сурна гэдэг бол амьдралд нь амар том хөрөнгө оруулалт л та тий. Тэгээ сургуулаас өхөөс гадна тэр одоо үед бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ дээр үед бол амар их бас scholarship third party гэж ярьдаг. Одоо гадны team scholarship өгдөг. Тэрэн дээр чинь ингээд бас амар их бичиг баримтаа өгөн ингээд тэрэн дээр дандаа спорт тоглож исэн, юм яаж исэн, илүү ажил хийж исэн. Бас би дээр нь хэлжсэн volunteer хийж жишээ нэг хүн би нэг volunteer бас scholarship авч исэн юм аа. 150 цагаас илүү цаг volunteer хийх юм бол scholarship тийм үү? Тэгээд тэрийг нь хүртэл ингэнгүүт apply хийж байгаа. Хэрвээ цаг нь байгаад л бол үзэж байгаа байхгүй. Тэгэл team opportunity байна гэдэг чинь амар гоё. Тийм ээ, тийм ээ. Тийм. Тэгэхдээ хэдий биднэрт амар их scholarship ийм зүйлүүдийн opportunity байгаа ч гэсэн энд Америкт төгсөөд дээд сургуульд орох нь миний хувьд Монголоор шууд apply хийхээс хэцүү. Тийм. Яагаад гэхээр Монголоос орж ирж байгаа хүүхдийг чи спорт тоглосон уу? Чи extra curriculum хийсэн үү? Cloud based уу? Тим зүйлүүд ер нь нөгөө нэр required байдгүй. Тестийн югаар required байдаг. Бараг л англи хэлний оноотой хүүхэд болвол тэгээ шууд итгэлэг аваад ирдэг шүү дээ. Тийм их боломжтой. Энд байгаа хүүхдүүд бол бас хэцүү. Илүү хэцүү байдаг. Тийм. Тэгээд бас нэг юм дээр асуудал үүссэн. Тэр үед болохоор одоо Лос Анжелест амьдардаг хүүхдүүдийн юунд дээр болохоор 3 жилээс илүү баха. Сураад ингээд төгсөх юм бол автоматар одоо эдний иргэний үнэтэй адилхан төлбөртэй явж болно гэж үздэг байхгүй. Тим 4 байсан ерөнхийдөө. Тэгэхээр тэр нь болохоор хүн болгон тэнд ингээ орж олд юм байна гэж бодсон байсан байхгүй. Тэгсэн чинь үгүй байж таардаг. Мен одоо энд 3 жил сургууль сураад 4 жил ч байна уу сургууль сурсан ч гэсэн бас нөгөө status гэж одоо визийн status гэж зүйлээд. Визийн status нь тохирохгүй болоод бас л олон улсын мөнгөөр төлөх. Олон улсын мөнгө гэдэг чинь энгийн одоо иргэдээсээ илүү 1 дахин 2 дахин илүү төлнө гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд яг сургуулаа төгсөөх болоод одоо нөгөө бүх сургуулиуд apply хийж байгаа байхгүй юу. Тэгэл бүх хэрэгтэй зүйлийг амар хийсэн. Би бодлоо. Өөрийн хувьд бол тэгээ манай найзууд ч гэсэн амар сайн ингээд хийгээсэн чинь тэр үед бол бидний хамгийн ихний challenge бол виз байсан. Тэгээ тэр үед би уул Америкт ажиллаж амьдрах эрхтэй байсан ч гэсэн стил нөгөө status нь арталт нь шалгахаар одоо гадны иргэн гэж харагддаг. Тэгэнгүүт нь хэрвээ Калифорни мужаас тарах юм бол намайг олон улсын сурагчаар одоо төлгээд. Тэгээд хэрвээ Калифорни дотор сургууль байсан бол заавал 10 стейтээр төлөх. Тэгэхээр чинь 2 дахин төлнө гэсэн үг шүү дээ. Үнэтэй. Тийм. Тэгээд би бүрстэй амар сандраад тэгснэ тэр үед яасан бэ гэхээр Америкийн иргэн одоо нөгөө иргэн resident гэж нэг хоёр зүйл байдаг шүү дээ. Чи анзаарсан тий. Тэрэн дээр resident-ийн одоо юу хэнийг resident-ээр суугч вэ гэдгийг хэлэхэд Америкт бас 3 жилээс дээш амьдарсан хүнийг resident гэдэг гэсэн байхгүй. Тайлбарлана. Тэнгүүд нь коллежийн аппликейшнийг би бүглэхдээ бүгднийг эдний resident гэдэг бүглээ явуулчих байхгүй юу. Тэгсэн чинь надад анх нэг коллежээс нөгөө мэдээлэл ирсэн чинь чи аппликейшн дээр худлаа ирсэн байна гэд. Тэгээд like ингээд энийг хурдан зас squad шууд denied болно гэд. Тэгээд аппликейшн дээр чинь нөгөө гарын хэсэг зурдаг байхгүй юу? Resident-ийнхаа зүйлийг өмнөөр хэлсэн гэдэг тийм гарын хэсэг. Тэрэн дээр 3 батцсан байна гэд.
Тэгсэн чинь яг цагаа тулсан чинь намайг resident гэдэггүй байсан байлээ. Resident гэдэг нь green card гэсэн үг үү? Тий, эсвэл бол одоо жишээ нь ээж аав нь ажлын ирэхээр ирсэн ч юм уу. Тэгэнгүүт нь тэднэрт бас сурах ирэх өгсөн байдаг ч юм уу тий. Тийм хүмүүсүүдийг resident гэж Америкийн яг сургуулийн системд нь тэгж хилдэг байсан юм билээ. Тэнгүүд нь би мэдхгүй. Тэгээд нэрээ буцаж нөгөө консулынхаа офис дээр орж багшаасаа гуугаа яагаад ингэж үү те? Яагаад ингэ баах юм гэсэн чинь тэр хүн хүртэл мэдгүй байсан. Тэр одоо намайг дандаа тусалдаг байсан багш маань. Тэгээд яагаад тэгээд тэр хүн маань цаашаа ингээл олон ингээл хүмүүсүүд байсан чинь угаасаа immigration хүмүүсүүдийн статусууд нь өөрлөлт. Тэгэхээр угаасаа энд ирэхдээ бол аялын визаар ирсэн. Тэгэхээр харилцсан байхад бол ингээд 1000-ын амьдраад. Тэгээд би чинь уул нь бол миний хүсчихсэн сургуулигаа би бол орсон. Тэгээд орсон мөртлөө явж чадаагүй. Тэгээд бүр сургуулигүй болохоо шахсан байхгүй. Тэгээд одоо би өөрийнхөө Cal State Northridge бол амар буянтай сургууль гэж боддتي. Тэнд очиад бүр намайг аваач. Яг орцсон л байсан л та. Гэхдээ ягаад аваач гэсэн гэхээр би энд одоо жоохноос ирсэн би мэдхгүй гэж ингэж өөрийгөө тайлбарлаж өөрийгөө ингэж юу ажиж тэнгууд conditionally accepted болгочихсон. Тэгээд тэр үед бүр би тэгээд одоо хүртэл боддог байхгүй. Тэр үед хотгоогч гээд бажаагч гээд хоёр ихч маань ээж маань найзсан л да. Тэгэхээр тэр хоёр бажаагч маань бүр юм том гиздэс хүүхэдтэй. Тэгээд намайг бүр манай гэрээс цаг гаруй явдаг сургууль. Тэгээд тэр өдөр яг өнөөдөр л ирж сургуультай орно гэдгээ мэдүүлэхгүй болвол оржлохгүй гэсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн болгоноос ээж уцтал асууж байгаа юм чинь манай охиныг аваа явчих хэвээр бит хоёр ажилдаа амжихгүй юм чи. Яг юу болж ирсэн мэдгүй. Гэтэ хэнийг хүнийг л ингээ гуугаал гэсэн. Тэгээд ясан чинь манай тэр утгаа ихч бажаагч хоёр маань авч яваад тэгээд эхлээд орсон чинь би баг цаг гар болсон гадаа дотор нөгөө хүмүүсд гуугаалаа. Тэгсэн чинь дахиад өөр хүн гарч ирэл яриад. Тэгээд тэр процессыг бас Америкийн систем нь өөр бас ойлгодгүй. Тэгэнгүүт амар хэцүү. Эсвэл зарим нь үгүй зүгээр чи мөнгө төлөж гэдэг байхгүй. Тэгэхээр яг мөнгөө шууд төлнө гэхээр чинь бас хэцүү шүү дээ. 10 state хүртэл чинь амар үнэтэй төлдөг. Тэгэл гуугаалсан гуйс. Тэгсэн чинь гинт ингээл бажаагч чанаас орж ирдэг байхгүй юу. Тэгээд яасан тэр одоо жирэмсэн байсныг хараад ч юм уу те амар тэр хүн гинт өөр болов. Тэгээд ерөнхийдөө сургуульд орчихсон. Ваа, ерөнхийдөө бол тэгээд ер нь одоо хүртэл би ингээд тэр атгаагч бажаагч өөртөө амар баярлалаа. Тэгээ ер нь бол яг ингээд явж байгаа процесс бол амархан биш байсан. Гэхдээ ер нь бол Монголоос ч юм уу ирж байгаа хүмүүсүүд ер нь энд одоо сургуулаа төгссөн, энд ингэсэн юм чинь амархан бидтэй гэд. Тэгэнгүүт ерөнхийдөө бол амархан биш байсан. Тийм. Тэгээд зөвхөн надад энд асуудал бол тусаагүй. Өөр хүүхдүүдэд бас тусал одоо яг адилхан зүйлүүд болж исэн. Тэгээд бичиг баримтаас болоод бид нар чинь одоо хамгийн анхны л хүүхдүүд шүү дээ. Ер нь бол одоо монголчуудын хүүхдүүд дээрсэн хүмүүсд анхных нь high school-оо төгсөжсэн анхных нь. Тэгээд амар мундаг сургууль ижсэн хүүхдүүд хүртэл тэгээд бас бид нар уучраалахгүй жагаад яг тэр хүсэжсэн сургуультай тэр их хөдөлмөр орсон зүйлээ бол авч чадаагүй. Тэгтээ бол юм бол сурсан. Тэгээд яагаад бас ингээ хүмүүст би хэлэх гээд ч юм ингээд яадаг болохоор тэрнийг миний одоо тий мэдхгүй байсан зүйлийг битгий давтаасай гэж боддог байхгүй. Тийм. Тэгээд тэр үед бол хамгийн их одоо нөгөө боддог гэсэн хүүхдүүд бичиг баримттай хүүхдүүд тэрийг яаж нөгөө хэцүү болдог ч юм уу авдаг гэдгийг зүйлийг мэддэггүй байсан. Тэгээд одоо хэрвээ би ингээд хүмүүстэй танилцаад грин карттай ч юм уу тийм дүүнер байх юм. Миний дүүнер тэрнийхэн take advantage аваа тий. Тэр чинь амархан олж ирдэг юунууд биш зүйл биш ээ. Хэцүү. Тэгээд дээрэс нь грин карттай хүүхдүүд бол амар scholarship хүртэл илүү орж ирдэг. Улсаас мөнгө одоо хадгаламж юу гэдэг вэ? Одоо financial aid гэж зүйлээд байгаа байхгүй. Тэрийг хүртэл грин карт өгдөд авч болно. Тийм. Тэгэхээр ер нь бол гоё
тэг грин карт өгдөө тэр бүх зүйлээ хэрэглээч тий гэж л амар хэлэх дуртай. Тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг хүн өөртөө байгаа тэр advantage гэдэг юм а мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхэд чим бичиг баримт одоо тэр дутуу байгаа хүмүүс ингээд тэрнээсээ болоод ингээд хүссэн гой сургуульдаа ингээд тэнцчээд байгаа мөртлөө орж чадахгүй байхад зарим хүүхдүүд өөрөө бичиг баримттай тэр зарим нь бүр сургуульд орохгүй тий эсвэл болвол ингээд хайцсан явж ах хүмүүс ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр бас хүмүүс тэрийг маш сайн ингээд анзаарах хэрэгтэй. Тэгээд би яг бодлоо л чи бол яг нөгөө Америкт танаа гэр бүл бол яг Америкт монголчууд ингээд анх ирж исэн анхдагч хүмүүсийн нэг байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь ингээд үнэхээр нөгөө яг хөө ингээд generation-ээс өөрөө юм лээ. Улс одоо нэг орон орны хүмүүсээрээ жишээлбэл солонгосууд одоо энэ Америкт ирээд хэдэн генерашн 2 3 генерашн амьдарч байгаа ч гэдэг юм уу те. Тэнгүүд Вьетнамууд хэдэн генерашн бидэн те. Ингээд тэдний нөгөө амьдарч байгаа генерашнээсээ хамаарат энд Америкт нөгөө нэг хөлөө олчихсон те. Суура олчихсон, бизнестэй олчихсон те. Ингээл харагдаад идэг байхгүй юу тий хараал ахад одоо чинь Вьетнамууд гэхэд нэг төрлийн бизнестэй ах жишээтэй тий хятадууд гэхэд нэг төрлийн бизнестэй солонгосууд гэхэд нэг баг нэг бүтэн ингээд нэг төрлийн бизнес ингээд бүтэн атгацсан юм чинь тэгэнгүүт ингээд манай монголчууд бол одооноос ингээд тий энд нэг 20 гаруй жил амьдарч байгаа монголчууд одооноос ингээд хөлөө олоод одооноос тэр хүмүүс маань нэг бичиг баримттай болоод энд ингээд нэг учраа болоод ингээд амьдрал нь гайгүй сайхан болоод эхэлж шүү дээ. За сүүлийн одоо жилүүд ч гэсэндээ манай монголчууд бол харьцангуй ингээд энд ирээд учраач хурдан болж байгаа шүү. Нөгөө өмнө нь ирсэн хүмүүс чинь илүү ингээд нөгөө юмны учрыг зааж өгөөд явцдаг явахаар нөгөө нэг зам нь илүү төвт болоод байгаа юм шиг тийм тэр чинь нөгөө учрыг олно гэдэг чинь л хэлсэн. Энэ чиний хэлсэн ш цаа нөгөө одоо интернет байгаа ядаж хүмүүс ингээд нэг нэгэндээ туслаад байдаг тийм. Тэгэхээр ер нь бол яг учраа гэхдээ бусад одоо үеийн хүмүүсүүдийг харахад монголчууд бол төвшин 8 хурдан дэвшилж байгаа. Амар хурдан дэвшилж байгаа тий. Тэгэл одоо жишээ дээр үед Монгол одоо дээр үед гэдэг амар хөршив. Гэтэ ер нь бол тий 2000 оны ихээр бол хүмүүсүүд одоо балет хийдэг гэсэн ч юм уу одоо ихэнх нь балет хумс хийдэг ч юм уу эсвэл waitress ажилладаг байсан бол дараагийн левелээр тэгээд ерөнхийдөө бол ингээд харахад бол хүмүүсүүд бас илүү гоё ингээд боломж байд юм байна. Ингэж болт юм байна гэд. Ер нь бол гэтээ манай монголчууд чинь нэг юмаа ингээд учрыг олчих юм бол амар хурдан сэргэлэн юмаа бариад авчдаг юм шиг зүгээр санагдав. Тий. Гэхдээ барьж авахаас гадна нэг юмаа яхаар ингээд юмдаа айгу хурдан сайжирчдаг те нэг тий ингээд маш хурдан сураад тэгээд тэрнийхээ одоо чи нэг хүн чулуу сурсан байлаа гэхэд аль хэдийн чулууны босоо нэг дөнгөж чулууны туслагаар ажилд орж исэн 2 3 жилийн дараа гэхэд аль хэдийн чулууны бизнестэй явж идэг те гэх мэтчлэн тийм ер нь нэг цаанаасаа нэг юм юутай генетикээрээ генерээ гэх юм авьяастай тийм мундаг хүмүүс тийм шиг санагддаг тийм ерөнхийдөө тийм одоо надад ганц юм санагддаг юм болохоор манай монголчууд илүү сайн хоорондоо нэгдэж чадах юм бол тэгээд нэгэндээ илүү тустай одоо жишээ нөгөө солонгосууд жишээлбэл энд Америкт амьдарч байгаа солонгосууд хүртэл нөгөө солонгос машин амдаг шүү дээ анзаараад ахна ингээл солонгосуудыг хараад ахад нөгөө Hyundai гавдаг шүү дээ их тэрэн шиг ингээд нөгөө монгол хүн гэхээр монгол брэнд, монгол юмаа ингээд дэмжээл те. Ингээд л ах тусам монгол оронч хурдан хөгжин, монгол хүмүүс ч гэсэндээ ингээд надад ягаад ч юм илүү хурдан ингээд хэдий бид цөөхөлдөж гэсэндээ айгу хурдан ингээд дивжээд ингээд яах юм шиг санагдаад байхгүй. Тийм ч учраас нөгөө нэг үг байгаа шүү дээ. Монголчуудыг өсгөж болохгүй, олон болгож болохгүй. Тийм үү байт юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд чиний одоо ингээд хүүхэд бага насны чинь ингээд дурсамжийг ингээд сонсож байхад надад айгу гоё inspire санагдаж байгаа байхгүй. Чиний яг тэр нөгөө passion ингээд хүсэл байсан учраас өөрөө хичээсэн учраас тэр багт тэр нөгөө волейболын багт ч орж чадсан байгаа хгүй. Тэрнээс бол тэр багт ороход л үнэхээр
маш бага chance chance бол маш бага байсан байхгүй тийм. Яг үнэнгээ хэлэхэд бол тэнд чинь тийм чи бүр хоцорсон байсан ба штэ. Тэр зүүнийх нь бэлтгэл тоцорсон, найзаасаа сонсоод тоцорсон. Тэгээд байжсна. Юу яагаад аз болоход тий азаарч гэх юм уу эсвэл багштайгаа ингээд танилцаад яагаад тэгээ чи өөрөө ингээд хичээсэн учраас тэрийг тэр багш чинь бол чинь багш хаалж харсан байна тий коуч хаалж харсан байна. Тэгээд чи өөрийнхөө хичээл зүтгэл нөгөө хүслээрээ ингээд ороод тэгээд тэнд ингээд 4 жил ингээд тэр багтаа ингээд яасан байна гэж штэ. Тэр бол надад ингээд чиний ямар хүүхэд багаас ямар тэ гэдгийг ингээд харуулж байна л та. Тэгээд надад айгүй тийм inspired санагдчихээн. Тэгээд надад чиний ах тэр түүхийг сонсчод ямар гоё юу юм бэ нөгөө тууштай юм бэ гэж санагдчихсан байхгүй. Хэцүү штэ. Тэгээд тэр цэма нөгөө чи тийм амир волейбол тоглож тэ аавараа нэг хитэн юу залгаал тэгэл ингээд орсон гэж байгаа шүү дээ. Чинь тэр хүүхдүүд ч өчнөө олон жил тэ дуунцай ангидаа ингээд тоглоод үзсэн хүүхдүүд байж байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэ манай Эмили би яг хэлхийг хүсээгүй гэхдээ яг одоо бүр surprise алгаад хэлмээр байна. За манай Эмили бол Америкийн нэгдсэн улсад продюсер буюу фильминг кино продюсерийн ажил хийдэг юм эмэгтэй байгаа. Тэгээд би бол найзаараа маш их бахархдаг. Би өөрөө соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлэр төгссөн. Тэгээд ягаад ч юм ингээд нэг продюсер гэлтгсэн чинь миний бүрс ингээд вау тийм юм чи та мөрөөдлийн мэрэгжил сонсогдож байгаа байхгүй яа тэгэл энэ Америкийн хідэн те ямар олон хүн дундаас ингээд ямар өрсөлдөөнтэй ийм хэцүү газар байлаа тэгэхэд энд ингээ Монгол эмэгтэй Холливуудад продюсер хийж ийн гэхээр гайхалтай сонсогдож байна. Тэгээд өнөөдөр би бүр дөнгөж өчигдөрхөн гэсэн те манай Emily нөгөө чи тэр award-ийн талаар нэг нэстэ аваа үзэж Television Academy гэх Emmy-гийн одоо яг зохион байгуулдаг тийм Америкийн телевизээр гардаг одоо тийм холбоо гэх юм уу. Одоо телевизээр гарч байгаа олон ангитай кино ч юм уу телевизээр гарч байгаа кинонуудын холбоонууд нь одоо монголоор би яг сайн Emmy Award гэвэл хүмүүс мэднэ шүү дээ. Emmy Award Academy-д манай Emily одоо member болж орж байгаа. Өчигдөрхөн одоо Emily Emmy Academy-гаас захиа авсан байгаа. Тэгээд ийм сайхан мэдээтэй байна. Тэгээд хоёлаа энэ чиний энэ карьер одоо энэ замналын талаар ярилцъя л та. Энэ яаж яваад одоо продюсер болчихвоо? Бас л ер нь явж байгаа л ерөнхийдөө бол тэгэл коллежид төгссөн. Тэгээд коллежид төгсөхөөс өмнө би intern орно гэд Dan Herzog гэд мундаг продюсер найруулагч хүнтэй танилцж байсан. Тэгээд тэр хүнтэй ингээл яагаад гэсэн чинь би бас нөгөө high school collegeд нөгөө хүүхдийн шинэ жил зохион байгуулдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр үед зохион байгуулагт нь оролцдог. Эсвэл өөрөө бүжиглээд ч юм уу тэгээд оролцдог. Тэгээд тэрний нэг концерт нь тэр хүн ирж исэн. Тэгээд тэрийг зохион байгуулалтыг ингээ харчаад дараа нь намайг чи ял хийсэн продюсер хүн байж тээ гэж тэгжсэн. Тэгээд би гайхаад би урлагийн хүн биш ээ. Миний мэргэжил бол бизнес ингээд би бол ингээд бизнесийн хүн гэсэн чинь үгүй продюсер хүн хүртэл бизнесийн ингээд чиглэл явдаг гэд. Тэгээд би дээд сургуулаа төгсөөд тэдний компанид дадлага хийгээд тэгээд дадлага хийж байхдаа ингээ янз янзын департаментэд ингээд орж үзээд янз янзын одоо тий камера департамент гэж ямар юм бэ дээ грэп гэрэл тий бүх төрлийн департаментын ер нь бол ингээд судалж үзээд ажиллаж үзээд тэгээд ерөнхийдөө ингэж байгаа тэр хүмүүс маань дахиад чи аль секшнд нь тий аль хэсэгт нь чамд илүү гэсэн чинь илүү тийм тэр координатор болж марч юм шиг тий event мэт өөсөө нөгөө тийм юм хүм зохион байгуулдаг гэсэн болохоор тэр маань надад илүү ойрцохонд санагдал. Тэгэл явсаар яж байгаа л ерөнхийдөө бол илүү тэр ингээд кино урлагт дуртай болж ирсэн. Тэгээд би бол хамгийн анх бол
рекламаас эхэлсэн. Тэгээд реклам бол яг 2 жил хийгээд яг одоо ч гэсэн реклама хийдэг л те. Тэгээ реклам хийгээд янгут миний мөрөжилтэй бас амар ойролцоо яагаад гэвэл одоо за байгалийн брэнд байлаа гэхэд би байгалийн брендийн хүмүүстэй бас шууд directly ажилладаг. Тэгээд тэр одоо өөрсдөө хийж байгаа рекламын тухай сайн мэдэх хэрэгтэй. Тэр компани тухай мэдэх хэрэгтэй ч юм уу те. Бизнес талын амар сайн авч явдаг гэсэн. Ерөнхийдөө тэр талаас нь илүү их ажиллах дуртай байдаг гэсэн. Тэгээд юу яжсэн нь илүү би ингээд creatively ормоор санагдав. Илүү ингээд бүр ингээд яг уу реклам их гоё л доо. Гэхдээ нэг хэцүү юм нь болохоор одоо жишээ нь брэнд бол те яг энэ төрлөөр хийнэ ч юм уу. Эсвэл энэ цаг ингэж тавина гэх юм бол бид нар үгүй наадах чинь нөгөө тийшээгээ харуулаад тавьсан ч гэсэн гоё биш те гэхэд брендийн одоо тэр менежер нь юм уу эсвэл директор нь үгүй л гэж хэлэх юм бол үгүй. Тэгээ бид нар жоохон юм limited юм шиг мэдрэмж надад төрөөдсөн аахгүй. Тэгээ би бүр кино юмэр санагдаад ч юм уу эсвэл арай creatively яаж орох уу гэд. Тэгээд киноны салбар руу бас ороод тэгээд эхэндээ бол яг продюсер ороогүй script supervisor гэдэг тийм зүйлээр орчих. Тим одоо department-д ороод тэр нь болохоор яг ингээд киноны артал юу болт. Яг арталтан сууж байгаа нэг контейнерийн зүйл гэж яддаг штэ тий. Тэр зүйлийг ингэж яг screen-ийн арталт хийдэг нэг хэсэг. Тэгээд ягаад илүү ингэж вау камерын артлаас ингэж хард юм байна. Ингэдэм байна гэд илүү тийм одоо creative тал дээр илүү дуртай болоод тэг кино гэдэг. Тэгсэн чинь нэмэгдсэн чинь олон ангитай кинонд орсон. Тэгээ миний ер нь бол хийдэг зүйл бол их хвчлээ олон ангитай кино. Одооноос л нэг бүтэн киноноор ер нь сүүлийн 2 жил хийж байгаа. Өстөр бол дандаа олон ангитай кино. Тэгээ сая тэр Television Academy-гийн member болох ч юм уу энд яагаад би орсон гэхээр олон ангитай киногоор орсон. Тэгээ тэрэнд бол тодорхой хэмжээний олон ангитай кино ингээд продюс хийсэн байх хэвээр, ажилласан байх хэвээр. Тийгээд тэр нь ингээд officially recognize хийж байгаа гэсэн. Тэгээд ингээд хийсэн ажлууд харсан чинь баг нэмсэн 100 эдэн эпизод юу хийсэн байсан. Тэгээд nice. Тэгээд ер нь бол ингээл явсаар байж байгаа л одоо тэгэл тий. Тэгээ одоо ингээд ийм камер мамер зүйлүүд харахаар ингээд амар гоё мэдрэмж авдаг. Ер нь бол тий. Тэгээд ерөнхийдөө бол тиймэрхүү. Одоо зүгээр action гээл тэгэнгөө зүгээр хөөрөө сэтгэл өрөө. Ер нь бол сэтгэл хөөрн. Гэтэ би ер нь камерын арталт байхгүй дандаа арталтанд байдаг хүн. Тийм тэгэл эхлэхээс нь дуустал хүртэл. Байждаг. Тэгээ би Emily-тэй бас нэг 2 кинон дээр нь хамтарч ажиллаж үзсэн. Тэгээд миний хувьд бол энэ бол нэр төрийн хэрэг байсан. Яагаад тэгэхээр би чи өөрөө нөгөө яг л энэ мэрэгжлийг төгссөн. Тэгээ харамсалтай нь яг мэрэгчлэрээ одоогоор ажиллахгүй байгаа ч гэсэндээ энэ бол нөгөө нэг ялтчгүй ингээд нэг юм надад шингэцэн зүйл байгаа байхгүй. Тэгээд ингээд хаяа ингээд нэг өөрийнхөө нэг сүнсийг хооллох хэрэгтэй байдаг. Тэгээд Emily минь хаяада надад бас нэг юм боломж өгөөд тэг битээр хамтарч ажиллахад үнэхээр сайхан байсан. Тэгээд ялтчгүй маш юм бүтээлч, креатив. Тэгээд бүтээлчээс гадна маш хариуцлагатай. Чиний ингээд продюсер гэдэг ажил надад маш хариуцлагатай юм шиг санагдсан. Бүх юмд оролцдог тийм. Эмилигүй юм ерөөсө тэр кинонд алга. Тэр киноны ерөөсө бэкграундд алга, камераменчдууд нь, директорч Эмили хаанаа баг сцен ингээд юу яаж яхад Эмили хаанаа одоо юу илээ Эмили одоо аль нь илээ гэдэг ингээд ерөөсө чиний оролцоогүй юм гэж тийм ерөөсө нэг ширхэгч байхгүйсэн байхгүй. Жүжигчдтэйгээж харилцсан, арын албаныхаа хүмүүстэй ч яа директортэйгээ харилцсан ингээд ерөөсө бүгдийг ингээд базаж ингэж ажилтгал юм байл л дээ. Чиний продюсер гэдэг хүн бол ер нь тэгж ажилтг юм бэлээ. Тэгээ би ч бас яг продюсер гэхээр энэ Америкт одоо яг тэ Монгол продюсер гэхээр арай өөрөөр ажилласан. Тэгээд яг энэ би Эмилигээс сурчлаасаа тэгээд яг продюсер гэхээр Америкт яг юуг нь хийдэг ингээд тэгсэн яг л нөгөө creativity гэдэг юм яг produce гэдэг юм хийд юм билээ шүү дээ. Тэгээд producing гэдэг. Бас олон төрлийн продюсер байгаа л та. Тэгээд executive producer болон showrun гэдэг олон ангитай кинон дээр тэр хүн бол яг ерөнхий бүх продюсергээ хамаарсан хүн гэсэн. Ерөнхийдөө бол тэгээд дараа нь одоо чинь продюсерүүд, line продюсерүүд,
ерөнхий продюсер бол ерөнхийдөө одоо жишээ нь те бүхэл зүйлүүдэд ингээ оролцоо явуулдаг. Лайн продюсер гэх юм бол илүү мөнгөнийхэн одоо санхүүгийнхаа харилцагыг аваа явуучих жишээ нэг ч юм уу. Би бол ерөнхийдөө бол их хвчлэн бас лайн продюсер хийдэг. Яагаад гэвэл нөгөө нэг продюсеруудыг бас юм кино, олон ангитай кинонд авахын тулд ингээд нөгөө туршлагыг нь хардаг байхгүй юу. Тэгэхээр туршлага чинь шууд туршлагагүй нэг дээд продюсер ч юм уу, ерөнхий продюсер болохгүй. Тэгээд туршлагыг бас яаж хардаг вэ гэхээр ингээд хэрэг ажил юун дээр ажилласан, олон юм дээр ажилласан. Дээрэс нь бас юм нөгөө нэг юу хий бажет нийтсэн тий. Энэ хүн банк 100 мянган долларын юун дээр ажиллаад байсан бол тэр хүнийг сая долларын киноноор тавьчих чадахгүй жишээ нь ч юм уу. Тэгэхээр ингээд ажиллаа л ирэнгүүт тэр нөө туршлага ихсээд тэр нөө бажет нь ихсээ яваад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт одоо жишээ нь за 10 сая долларын юу яалаа гэхэд миний нэр шууд доошоо одоо юу нь доошоо буугаад ирнэ. Бидэд продюсер байж чадахгүй туршлагын хувьд бол тэгээд одоо жишээ нь юу хийн лайн продюсер ч юм уу production manager ч юм уу тэгэж явдаг. Тэгэл тэрэн дээрээ ажиллаад ингээл туршлага дээшлэх тусам ингээл нөгөө бас левлийн нэр нь үртэл ингээд өөрчлөгдөд тэрэн дээр амар хүмүүсүүд гайхаад байдаг хгүй. Чи продюсер гэж хаяа менежер агаад байх юм хийгээд тэр нь бол угаасаа яг тэр киноныхын бажет хэрэг том одоо project хийж ин тэрнээс бас шилтгаалдаг. Тийм. Good to know. Харин өстой мэдгүй юмнууд аа. Тэгээ монголчууд болохоор намайг чи найруулагч юу гэж тэгээд байдаг хгүй. Тэгээд би гайхаад би найруулагч биш ээ гэхээр чи найруулагч гэх юм. Тэнгүүт нөгөө Монголд бол бас зарим найруулагчид продюсерийн хамт хийгээ явуулдаг юм билээ. Бүх юмд оролцдог болохоор. Тийм. Тэгэхээр бас өөр тусдаа. Энд бол яг тусдаа тийм. За. Окей. Харин тийм би тэгээд чамаар бол үнэхээр бахархдаг. Тэгээд манай Эмили чи одоо яг одоо нөгөө Америкийн яг нөгөө Холливуд, Лос Анжелест их ажилладаг. За тэгээд өшөө нөгөө одоо энэ Атланта буюу Second Hollywood гэж нэрлэдэг байгаа. Манай Атланта, Georgia бас их ажилтдаг болоод байгаа сүүлийн үедтэй. Тэгээд ерөөсөө ингээл хоёр бейстэй ингээд 90 очин ингээд ажиллаж байгаа. Тийм. Тэгээд ийм гоё мундаг продюсер тэгээ би ингээ монгол хүн ингээ бодохоор чамд чи монголчуудаа зориулсан ч юм уу эсвэл тийм монгол хүмүүстэй хамтарсан тийм ямар нэгэн уран бүтээл хий гэсэн хүсэл байгаа юу цаашдаа байгаа зөндөө байгаа. Ерөнхийдөө бол чадвал ингээл монголчуудтайгаа ажиллая гэд энэ бас энэ чинь урлаг одоо багийн ажил учраас бас монголчуудтай ажиллахаар амар гоё байдаг. Бид нэр 2019 онд нөө Express гээд Монгол Америкт яг ингээд монголчуудын ингээ хамтарч ирсэн short film хийжсэн. Тэгэхэд амар гоё мэдрэмж авчихсан. Гэтэл монголчуудтай ажиллангууд амар гоё тийм цаанаасаа тийм нэг амархан юм шиг эсвэл нэг цаанаасаа тийм гоё мэдрэмж аваад тэгээ тэрнээс хойш бол ерөнхийдөө цаашаа яадаг. Бас Гана гээд бас манай продюсер ихчүүд тэр ихчтэйг бас байнга ажилтдаг. Чадвал ингээл те. Гэтэ яг нөгөө хүн болгон яг адилхан project дээр авчирч чаддаггүй яагаад гэвэл project толгоо өөр би чинь өөр компанид бас ажилладаг учраас тэгэхээр ингээд компани болгон дээр өөр ингээд юугаар явдаг тий тэнгүүтээ за нэг хүн хэрэгтэй наа гингүүт нь би монголчуудаа оруулчих гэдэг байхгүй юу тэгээд жүжигчин хэрэгтэй гэл ингээд Аз жүжигчин хэрэгтэй гэвэл над дээр ирэн жишээ тэнгүүт нь нэг монгол Аз нэр одоо хоёулаа жишээ нь гэхэд нөө совилогчийн дүр тоглосон тий тэгэнгүүт нь yes бэхэг орол монгол гэл ингээд тэгэхээр ерөнхийдөө бол ер нь монголчуудтайгаа ажиллахаар цаанаа нэг гоё санагддаг тэгээд түрүү жил ч гэсэн 2015 онд Old Tree гэх short film-ыг яг Атлантад хийжсэн. Тэгээд тэнд бол яг гоё миний зорилго байсан бол ингээ монгол жүжигчтэй ажиллаж үзье. Тэгээд хандмаа гэд жүжигчин охинтойгоо ингээ хамт ажиллаад тэгээд монгол хүмүүстэй хийсэн чи бүр амар гойсон. Тэгээд тэр үед би ингээд зураг авалтын үеэр бид нэр хоолоо ингээд 6 цаг болгоныг хоол иддэг аахгүй. Тэгэхээр ингээд нэг хай нэг идсэн болдгоо. Тэгээ би тэгээл ёо
ингээд гой Монгол хоолыг тийсэн гэж боддог гэсэн байхгүй. Тэгээ бид нар 2 дахь өдрөө ингээд нөө Монгол айлд зураг авалт хийгээд тэгээд тэндээ бууз хийсэн чи бүр ингээд зураг авалт хийгээл арталт нь ингээд Монгол хоолны үнэртэй амар гойсон. Тэгэл ингээд юу ангууд хэдий ингээд Америк хүмүүсүүд ажиллаж байгаа ч гэсэн жүжигчид болон зарим тусалж байгаа хүмүүсүүд маань Монгол учраас ажиллаж байсан хүмүүсүүд тэгэнгүүт ингээд нэг цаанаасаа шууд ингээд энийг ингээ хийчих гэдэг хэлж болно ингээд нэг юм илүү бид нэр өөр өөрснийг ойлгодог юм шиг. Зарим бас Америк хүмүүсүүд чинь хэдий мундаг ажилдаг ингэдэг чсэн. Одоо камерагийн арталтны хүн бол камера л хийдэг. Тэ? Тэгэхээр дуу оруулалт дуу. Гэхдээ би Монгол хүнтэй хамт ажиллахаа байхдаа л ингээл үгүй наадхыг чинь ингэж гэх юм уу тий. Наад камер чинь ингэж арай ийм өөр байна гэж хэлэхэд би feel comfortable санагддаг. Зарим хүмүүс ч яг тэр чинь өөрийнх нь мэргэжил хэдэн жил хийсэн зүйлийг нь бас яг хэлэх хэрэг байгаа л да. Тэгвэл илүү ингэж яг хийж байгаа зүйлээс нь илүү гаргах гэхээр жоохон одоо нэг сонирн байдаг гэх юм уу. Тэгэхэд монгол хүмүүс ингээд 2 3 зүйлийг хамт ингээд хийх боломжтой арай илүү. Ингээл чамаа хэвсэт дээр ороод ирэнгүүт чи би чинь ингээд өөрийгөө ирэхгүй ингээд хөөрөл ингээд баярлал те. Тэнгүүт байглаа тэрийг ингээд хийчих гэл ингээд хийчихэд зарим хүмүүс чинь бас тийх. Одоо Америкчууд бас тийхгүй. Яг уу тэгтээ тэр Америкчууд бол яг хийх ажил бол сайн хийдэг. Тэгтээ бас нэг хэцүү зүйл нь болохоор монгол хүмүүстэй заримдаа ажиллахаар нөгөө бусад хүмүүсүүдийн personal space руу орчих гэдэг учраас тэгэнгүүт нь зарим одоо багийнхан маань монгол хүмүүсүүдийг авчирыг хэрж жоохон дургуц гардаг. Тийм. Гэхдээ тэр бол зүгээр хитгэн л инсерент нь л те. Тэгээ яагаад гэвэл монгол хүмүүс чинь нөгөө тусалж энд энийг ингээ янзлаад өгч тэрийг нэг чигээд тэгэнгүүт яг нөгөө Америкчууд чинь би л энийг хийх гэж байгаа юм нөгөө буруу ойлголт авчдаг. Энэ миний ажлыг авах гэдэг юм уу гэх юм уу те. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм ойлголт авдаг. Гэхдээ ер нь бол миний хүсэл бол юу байдаг. Бас бид нар жүжигчин Баярмаа авчир бүр Монголоос авчирч шурц фильм хийлгэжсэн бид нар пайлот хийсэн. Тийм. Тэгээ ер нь бол ингээл багаар монгол руугаа ингээл зүтгээл Монголтойгоо ажиллачмаар санагдаад энд сурсан ажиллаж байгаа тэр зүйлээ туршлагаа би монгол руу өгмөр мэдрэмж төрдөг ерөнхийдөө бол тийм. Тийм. Вау. Тийштэй нөгөө жүжигчин Баярмаа чинь нөгөө Америкт сургууль төгссөн шүү дээ тийм нөгөө мастер хийсэн. Тэгтэн тэгээд тэрний дараа таад энэ Америкт авчираад исэн юм шүү дээ тийм. Бид нар Нью-Йоркт Snow is always whiter гэдэг нэртэй. Тэгээд яг Нью-Йоркт бид нар зураг авалтаа хийгээд ерөнхийдөө бол их гоё пайлот болсон. Тэгээд би тэр нүгийн маань мөрөөдөл бол олон ангитай кино болгох. Тэгээд пайлотыг хийсэн. Вау тэгвэл ер нь бол Монголын аль хэдийн кино евро хөл тавиад эхэлсэн л байгаа мэн. Гэхдээ яг Монгол бол сайн мэдэхгүй мөлий. Би Монгол очиод зураг авалт яаж хийгээд байна те. Одоо зарим юм дээр бол бас Америкийн алдаа ч юм уу зарим зүйлүүд харагдаад байдаг. Гэхдээ тэр нь болохоор зураг авалт үеэр засчих юм шиг надад мэдрэмж төрөөд байдаг аахгүй яа. Яг тэрийг нэг байн хардаг болоод ч юм уу. Тэгээд тэрийг ингээд засчмаарч мэдрэмж төрдөг. Гэхдээ над дээр орж ирж байгаа продакшнууд ер нь дандаа зураг авалт хийгээд дуусаад пост продакшн дээр орж ирээд байдаг Монголоос. Тэнгүүд бас аль хэзээ зураг авалт хийцэн стандарт нь өөрөөр байхад засахад бас хэцүү. Тийм тий. Тэгэхээр хэрвээ манай Эмилитэй хамтарч ажиллахыг тэгээ манай Монгол production юмд хамтарч ажиллахыг хүсвэл анханасаа Эмилитэй маань холбогдоод анханасаа одоо бүр одоо фильм юм эхлэхээс өмнө те хэрвээ яг ирээдүйд Америк руу одоо дэлхийн зах зээл рүү кино те юугаа арай гаргая гэсэн тийм өндөр хүсэл эрмэлзэлтэй байх юм бол бас манай Эмилитэй холбогдоод тэгээд Америкийн стандартын дагуу хийх хэрэгтэй юм лээ те. Яа тэгэхээр нөө Монгол хүмүүс маань үнэхээр сайхан юм хийх одоо хийдэг боловч нөгөө стандарт нь хангагдахгүй байгаад те. Тэгэхээр нөгөө эндхийн юмтай ингээд зөрөлдөөд идэм билээ. Тэгээд бас нөгөө
одоо чинь кино зохиол гэхэд чинь гайхалтай сайхан зохиол байх шиг боловч Монгол хүний сэтгэхүй бас нэг өөр Америкт хүний бас нөгөө хүлээж авах сэтгэхүй бас өөр эдэг тийм тэгээ тэрийг бас ингээ бодолцоох ч юм уу тэгэхээр хэрвээ тийм санал хүсэлтэй хүмүүс бол бүр анханасаа тэгээ бүр Эмилитэй холбогдоод ингээ хамттарч ажиллах бас боломж байгаа тийм тэгээд тийм Америкт одоо гарах боломж гарцуул байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээд бас нэг юм байгаа юу гэхээр нөгөө Эмили маань хүүхдүүдэд зориулсан тийм контент юм хийх хүсэлтэй байгаа гэдэг чинь. Тийм. Ерөнхийдөө бол бас тэр зүйлийг маань хаанаас авсан гэхээр манай дүү хамгийн бага дүү маань энэ төрсөн. Тэгээд анх ингээд дүүгээ энэ төрөө тэнгүүт чинь монгол хэлээ заамаар байна тий. Монгол ингээд зүйл үзүүлээ одоо юу гэхээр ээж болоо гэл мандаг зааж ингэж яагаа л та тэгсэн мөртлөө тэр дүүгийн маань үзэж байгаа зүйлүүд маань дандаа Америк зүйлүүд байсан. Тэгэхээр өөрт нь ч ихсэн хэцүү. Одоо монгол хэлээ шууд сурахад тий. Тэгээд дүүдээ ингээд нэг юм ингээ үзүүлчихье, Google-тэн кино үзүүлчихье, ийм зүйл үзүүлчихье, Google-тэн кино үзүүлчихье гэхээр ингээ яг би баг өөрөө ч гिचмээр. Скол яг ингээд яг тэр PG-13 ч юм уу PG гэдэг зүйл биш байгаа хгүй хүүхдүүдэд зориулсан. Тэгээ би Монгол хүүхдүүдэд ер нь контент илүү хэрэгтэй байна гэдэг. Тэгээ манай нөхөр бит хоёр бол сүүлчийн хэдэн жил бол дандаа ингээд ер нь хүүхдийн төлөө хүүхдийн одоо контент гоё хэлээ сургуулъя тий. Зөвхөн Монголд байж байгаа хэлээ сурах юугүй шүү дээ тий. Гадаад амьдардаг ч гэсэн гоё хэлээ үзэх зүйлтэй байгаасаа гэж хүсэж мөрөөдтэй. Тэгээд яа тий. Тэрэн дээр бас хэлэхэд нөгөө нэг манай Эмили нөхөр залбоо тойрын ингээд гэрт ч очихоор ингээд бид нар ингээд гэр бүлийн найзууд тэгээд гэрт нь очихоор ингээд яг л нэг Монгол айлд очсон юм шиг ингээд үнэхээр ингээд Монгол өв соёл гэрт нь ингээд айгүй сайхан шингэчихсэн байдаг. Тэгээд цагаан сараар эдний гэрт нь очих маш их дуртай. Ягаад тэгэхээр гэртээ бүр нэг цаанаасаа нэг бид нар чинь ингээд энэ Америкт чинь нөгөө ээж ааваасаа хоолтой ингээд байдаг шүү дээ. Тэгэхээр чи ингээд нэг одоо цагаан сараар хинийдээ очих хувьтай тэгээд нэг найс нөхдөөндөө ч юм уу те ингээд нэг аль болох ахмад хүнийдээ очдог. Тэгэнгүүт Эмили залбаагийн очингууд нэг аав ээж ах ич дээр очиж байгаа юм шиг тийм хэмжээний ингээд гоё Монгол соёлоо ингээд өвлж аваад тэгээд хэд чинь хоёулаа Америкт ингээд олон жил амьдарсан, хоёулаа Америкт өссөн, яг Америк соёлоор ингээд амьдарсан хүмүүс байгаа хгүй. Тэгсэн мөртлөө ямар гайхалтай те энэ Монгол соёлоо ингээд хадгалсан юм бэ? Яаж энэ Монгол соёлыг мартаагүй те? Яаж энэ соёлыг сурсан юм? Би бүр надад ер нь бол ээж аавын боё. Тэгээ ээж аав бол ингээд ер нь бол соёл Монгол ёс жанслаа ерөнхийдөө бол гээд орхидуулж болохгүй ингэж болохгүй гэж явдаг гэсэн. Манай ээж бол энд ирснээс хойш эхний жилээсээ авахгүй л цагаан сар хийдэг байсан. Тэгэд эхэндээ ингээд одоо өсвөр наснд байхдаа ч юм уу, коллежид байхдаа, завгүй байхдаа ч юм уу. Тэгэхэд яа ядаргатай ч юм уу тий. Тэгэж бас их ажил штэ тий. Тэгэж авдаг байсан бол ингээд нас яваад ирэх тусам тэрийг илүү пишэд хийж илүү ингээд ёс жаншлаа би чинь монгол хүн штэ тий. Хаана амьдрах нь хамаагүй би стил монгол хүн гэдгээ ухаарах гэж тий зүгээр одоо мэдэрнэ гэсэн гэх юм уу илүү. Тэгээд ингээл ээж аавын одоо ингээ харангуут чинь цагаан сар хийж байгаа гэл идэ баваа засаад ингээд янгуут яг баг хүн хараад л ээж идэм блэ. Тэгээд ингээд би ингээ идэгээ зассан гоц нэр ээж ингээ зассан штэ. Тэгээд зассан штэ гэд ингээд тэр чинь ингээд хүүхдийн одоо бодолч ч юм уу скол юунд ингээ үлдчихтэй. Тэгээд ээж аав маань хэдий ингээд амар хэцүү байсан үед ч гэсэн цагаан сараа хийдэг. Тэгээд ингээл лээж аваад заримдаа яах юм бэ гингүүд үгүй. Монгол ёс жанслаа ингээд хүүхдүүдтэй үл гэж үлдэх хэрэгтэй гэд. Та нээж хоёрч манай аав өөрөөс Йоо манай аав өөр яг тийм байхгүй манай ээж онцгойлон бүр ингээд бид нар ээж энэ жил цагаан сараа унжчихил та бүгдөө эсвэл тоор ингээд аялчих маялчих эсвэл одоо яа дэнтэй ингэчих өгөө.
Эцэг сараар манах айгүй их зочинтой байдаг. Танаа бас айгүй их зочинтой байдаг гэж сонссон. Их зочинтой. Ер нь религийн ихэнх хүмүүсүүд ээж аавын манай шүү. Тэгээд тийм болохоор та хоёр энэ соёлыг маш сайн сурсан байна те. Бид чинь танад очиод яасан вүлээ. Нөгөө юу байгаа шагаагаар тоглосон шүү дээ те. Тэгээ би бүр хүүхийн шагаагаар тоглох чи ямар гоё. Тэгээд нөгөө Монгол соёл, Монгол өвөө үр хүүхдтэй өвлүүлнэ гэдэг чинь их чухал юм байна гэдэг. Тэгээ өнгөрсөн жил би тэгэд нөгөө Монгол явахдаа бүр зориулж шагаа худалдаж авсан. Ямар гоё. Тэгээ яг хав ээж аавд маань шагаа байсан л да. Гэхдээ би ингээд ээж аавын шагааг та хэд энийг ачтай нартаа тоолдсон юм чи яах ингээд бит хоёр бүр ингээд зориулж шагаа худалдаж аваад тэгээд авчирсан. Тэгээд тойроос бас айгүйх санаа аваад бас хөөрхөн ингээ Монгол юмнууд Монголоос авчираад тэгээ өмнө нь бол би ч бас айгүй ганц уг нь олон жил Америкт амьдархдаа бас ганцаар амьдардаг гэсэн болохоор тийм ч олон янз бүрийн юм цуглуулах боломж байгаагүй. Гэхдээ би бас яг хуу Монгол одоо нөгөө брэндээ их дэмждэг гэсэн байхгүй юу? Монгол янз бүрийн юм одоо Монголд очихороо янз бүрийн тийм хэрэгсэлтэй нарьсан юм хүм айгүй их авах дуртай байсан. Тэгээд одоо сүүлийн үед бол ялцчихгүй яг нөгөө хүүхдтэй тэгээ ингээд цагийг өнгөрөхөд гоё тэгээ нөгөө Монгол шатар матраар ингээд хамт тоглох тийм нөгөө бүр нэг алаг мэлхий өргөч тийм үү тиймэрхүү юмнууд их гоё санагдаад байгаа. Тий. Би чинь сая 19 жилийн дараа Монгол явж анх удаа Монгол явж үзсэн. Тэгээд ингэсэн чи бүр ингээд бүх юм авч байсан. Монгол юу вэ? Тэр ингээд бүр ингээд тийм. Ер нь бол ингээд гэрээсээ одоо би чинь энд өссөн гэхээрээ бас ингээд одоо юу биш гэж боддог байсан. Ингээд лөө санан ман гэсэн тийм зүйл байхгүй байх гэж бодсон чинь Монголын харангууд өмнөхөрөө ингээд огшөөж ингээд гоё мэдрэмж төрд юм бэлээ. Тэгээд ерөнхийдөө бол ингээд Монголоос бүр ингээд дээл амир авчруулах дуртай гэсэн юм. Тэгээ янз бүрийн дээл авчрахаа нөгөө заримдаа таарахгүй ч юм ингээд юу байдаг гэсэн. Тэгээд сая Монголд очиад бүр нөхөртэйгээ хамт хурмынхын дээлийг хийлгүүлээ. Тэгээд ингээд бүр амир их дээлтэй болсон. Тэрэн дээр амир гоё ингээд нэг гоё мэдрэмж аваад яг ингээд өөрөө одоо нөгөө химжүүлээд өөртөө тохирсон ингэж дээл авсан чи бүр амар гоё мэдрэмж. Харин тийм энэ жилийн цагаан сар 2 хамгийн гоё байсан шүү дээ. Энэ жилийн цагаан сар 2 чинь бүр хамгийн гоё дээл яг бүр нэг Монгол нэг хосууд нэг хос дээлтэй тэгээд дээрээс нь тэр цүнх мөнх барьж байгаа идэл мэдлэл нь бүр нэг цаанасаа нэг чамин бүр нөгөө хөөр хүртэл байсан шүү дээ. Ер нь л тэгээд нөгөө юу яхаар илүү Монгол юу яхаар л бид хоёр чинь бус игээд нэг өрөөгөө бүр ер нь бол гэтээ Монгол хүмүүс игээд идэлтэй гээд том өрөөгөө амир Монгол юм шиг яцсан тэнгүүт Монгол айлд ороод ирсэн шүү дээ гингүүт нь. Угаасаа Монгол айлд шүү. Тийм илүү тэр нөгөө жоохондоо үзэж харж исэн зүйлүүд маань илүү гоё санагдаад ингэж ерөөхдөө. Яг тэгээд санагдсан. Яг нэг тийм яг нэг Улаанбаатарын нэг Монгол нэг айлд ороод ирсэн юм шиг танад орохоор яг тэгээд санагдсан. Тэгээд танад орохоор нэгсэн ингээд гармааргүй санагдав. Очороо тэр 5 цаг болоод бас нөгөө юу яадаг гэсэн би Монгол бүжиг сурч исэн энэ дээрээ. Тэгээд манай бас Монгол агш маань ингээд бүжгээ захтаа ингээд хөдөлгөөн нь болохын илэрхийлж ярьдаг. За одоо энэ болохоор ингээд морь ингээд тогшиж явж гин энэ нь ингэж байгаа энэ нь одоо те ямаагаас аж гэх юм уу те. Тэгэхээр ингээд бүх ингэж тэр бүжгээ зааж байгаа метод амар гоё. Тэг илүү ингээ Монголыгаа appreciate хийгээд би чинь Монгол identity чинь тийм шүү дээ гэдэг. Бас багшаасаа ээж аваасаа ер нь хамгийн их тэр Монголын ёс заншил зүйлийг сурдаг. Одоо ч гэсэн сурж явж байгаа бүгднгэнд бол мэдхгүй тий. Тэгэл чадхаараа ингээл айл болох юм гэдэг. Тэгээд ер нь бол нөхөртэйгээ ч гэсэн бид хоёр чадвал монголоор хоорондоо ярих хэвсдэг тий. Харин тэгэхээр одоо чи шиг 19 жилийн дараа Монголд очсон гэд тий. Тэгээд одоо 10 настайдаа Америкт хөл тавиад тий. Тэгэхэд чинь хүмүүс ер нь бол аль хэдийн англиар ярихад илүү comfortable тухтай байдаг шүү дээ хүмүүст тий. Тэгэхэд анзаараад байхад чи монголоор илүү сайн яриад байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд золбот хоёроос ялгаагүй хоорондоо монголоор ярьдаг. Тэгээд би ингээ анзаардаг байхгүй юу. Ямар гоё гэр бүлээ. Тэгээд
би золбоог ингээд бодохдоо тэгж бодсаахгүй. За золбоо бол яг хав нэг нэлийн хөгшөрсөн хойно ч юм уу. Хөгшөрсөн гэдэг нь яг одоо нөгөө энд adult болчиход ирсэн бах та. Тийм болохоор бас нэг юу байх шиг байна гэж бодсаахгүй. Нөгөө Монгол соёлоо мартаагүй. Тийм тэгээд гэхдээ чамааг бас 19 жилийн дараа Монгол очсон гэсэн чи би бүр гайхаж байна. Яа тэгэхээр би яг чи чаа баг жил болгоо очдөг үе шиг тэгээд нөгөө culture мартаагүй үе шиг тийм мэдрээс ирж байгаа байхгүй. Тиймгүй ер нь 19 жилийн дараасан тэгээд бүр ингэ хүсэж мөрөөдөж баг одоо хүмүүс Америк руу ирээд шүү дээ тий. Миний мөрөөдөл бол Монгол байсан. Тэгээд очсон амар гойсон. Харин тийм би бас яг Монголдо тэгэж хүсэж мөрөөдөж очсон нөгөө тэр нөгөө Монголын үнэртэй салхи гэдэг доо ч өөний юм байна. Нөгөө яг Монголын үнэр гэж байдаг те. Яг тийм нэг үнэр тэр салхи гэж байдаг. Тэгээд тэр нэг юм нефт нэг тийм таан нэг тэр нэг өвсний үнэртэй нэг тийм Монгол яг тийм ингээд бүтэн амьсгалаач юм шиг тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ би ингээд хүмүүс зөндөө сонсч байсан ч гэсэн тэхгүй ахтал гэж бодож ирсэн л та. Тэгэнгүүт гараад ирэнгүүт бүр амар тэгэж мэдрэмж төрж ирсэн. Ороод очингууд яг нөгөө бас нөгөө нэг ингээд тамга ингээд даруулал яхад бас нэг шууд гараагүй маа ингээ удаан жил ороогүй учраас миний мэдээлэл болохгүй тэнгууд нь сандрал тэгэл бийжсэн чи нөгөө хүн ингээл за Монголда 50 морил гэсэн чил пүф амар шууд уйлцсан тэгэл бүр ингээд нэрээ ингэж байгаа юм уу гэл тэгэл шууд ингэж тийм лээ тэгэл ингээл гараал очсон чинь ингээл ах эгчний бөөнөрөө ингээ хүлээж исэн тэгэл бүгдээрээ хүмсэж аваад тэнгууд сүлдээ зөв ах эгч нартай хүмсвэж өөсөө зарим ах эгч нар яг уу хардаг ч гэсэн бас л танихгүй байгаа шүү дээ. Тийм тэгээ ер нь бол амар гоё мэдрэмж байсан ерөнхийдөө бол Монголд аажих. Тэгсэн баха. Тэгээ би бол чамаар ялцчихгүй ингээд Монголоо алдааг байгаад чинь баярлж байна. Тэгээд ийм олон жил амьдарчаа тийм Монголоо алдаж болно шүү дээ тийм ингээд алдах хэмжээний ийм олон жил амьдарсан байна тийм. Тэгсэн мөртлөө Монголоо алдаагүй байна. Монгол соёлоо мартаагүй байна. Тэгээ Монгол гэдэг тэр нэг ийм Монгол руугаа тэмүүлдэг тэр сэтгэлээ тийм алдаагүй. Надад тэр чинь үнэхээр сайхан санагдаж байна. Баярлалаа. За тэгээд одоо уг нь бол хоёлаа өнөдөр чинь өөрийгөө хайрлах тухай тийм ингээд одоо миний энэ YouTube чи өөрийгөө хайрлах тухай ярьж байгаа. Гэхдээ энэ өнөөдрийн яриа бол угаасаа энэ ярианд донд яаж өөрийгөө энэ 20 жил одоо чинь 20 гаруй жил юм уу те чи Америк 20 гаруй жил би 2004 онд ирсэн гэхээр тэг 2004 он гэхэр чи одоо 22 жил тий 22 жил Америкт амьдарсан байна. Тэгэхээр 22 жил Америкт те ингээд мэдхгүй хэл мэдхгүйгээс хэсүүлээд ингээд амьдрахад өөрийгөө алдаагүй ингээд амьдрна гэдэг бол миний хувьд чи өөрийгөө маш сайн хайрлж те инхрэлсэн байна. Тийм тэгжиж чи энэ амьдрал энэ юунд survive хийх ихтэй бүр гайхалтайгаар нөгөө дэлгэрч чадсан байна. Яа тэгвэл энэ хідэн энэ Америкт ямар олон үндэстний те ямар олон ийм өрсөлдөөн дунд те ямар гайхалтай карьерийг бүтээгээд ямар сайн сайхан зүйлийг хийх гэ тэмүүлээд те хийгээд аль хэдийн үзүүрээс нь бариад авцсан те ингээ явж байгаа л энэ бол үнэхээр чамаар бахарахгүй байхын аргагүй тэгээд найзаасаа чиний хувьд одоо өөрийгөө хайрлна гэдэг юу гэж өөрийгөө хайрлна гэдгийг чи юу гэж ойлгож байна тэгээд чи өөрийгөө яаж хайрлж гин одоо энэ талаар хоёлаа ярилцъя гэх үү. Өөрийгөө хайрлна гэхээр тий хоёлаа бол Монгол хүмүүсийн тухай ярьсан. Ер нь бол жоохноос бол би ер нь бол Монгол хүн гэдгээ мэдэрч ухаарч тэрүүгээрээ гэж огшиж гэх юм уу. Тэгээ тийм мэдрэмж авах нь надад амар гоё дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол хааж явсан, юу ч хийсэн хизэж амилээ мөнгөн чимэг тэгсэн гэж ер нь бол ярьдаг. Ерөнхийдөө бол тэгээ Монгол хүн тэгсэн, Монгол хүн гэсэн. Тийм болохоор энд бол багасаа яасан зүйл маань бол өөрийгөө одоо
нэг төрлөөр л Монгол хүн гэдгээл өөрөөр бахархаж харж исэн. Одоо нэг төрлөөр identity-га бол гэж мэдэрсэн. Тэгээ ерөнхийдөө бол ингээ явандаа ингээд нас яваад ирэнгүүт mental health гэж амар их хэцүү зүйлүүд юм байна. Ерөнхийдөө бол тэрийг бол коллежид маань хүмүүс ингээл ярьдаг байсан mental health-тэй анхаарах хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь бол залуу байхдаа бол ер нь анхаардаггүй, анзаардагчгүй байсан. Гэхдээ яг хүн ингээд цагаа явангот mental health гэдэг зүйлийг бол баг би өвдснөөс илүү mental health-тэй анхаарах хэрэгтэй байна. Тийм болохоор би бол ер нь бол өөрийгөө бол хайрлах mental health-ly тэг ингээд зовохгүй mentally ерөнхийдөө бол гэж илүү тэрэн дээрээ анхаардаг болсон гэх юм уу. Тийм. Бас ерөнхийдөө бол хүн өөрийгөө хайрлах нь бол бас boundary-тэй байж өөрийгөө хайрладаг. Тийм. Ер нь бол хүнтэй ажил төрөл тэ бүх зүйл дээр бол boundary-тэй хайрал байж бол хүн хайрлалт юм бэлээ. Тэгээд тэр гурван зүйл маань л намайг одоо урагшаа тэгээд ерөнхийдөө бол өөртөө бол өөрийгөө нөгөө хайрлна гэдэг чинь бас өөрийгөө хинбэ гэдгийг жоохон ч ихсэн мэдрээд тэрэндээ яг бат зогсож чадах юм бол ингээд урагшаага явсан ч гэсэн ингээл савлаад байхгүй ерөнхийдөө бол явж чаддаг юм шиг надаас санагдсан. Чиний хэлсэн зөв. Би нөгөө нэг тэр boundary гэдэг зүйлийг бид нар бол үнэхээр бүгд монгол хүмүүс сурах хэрэгтэй. Миний хувьд бол өөрөө boundary гэж үгээ баг өөрөө мэдэхгүй, хэл хязгаар гэж юу байдгийг мэдэхгүй байсан. Тэгээд одоо энэ анханасаа өөрийгөө хайрлаж одоо сурах гэж хичээж байгаа хүний хувьд бол энэ хэл хязгаараас эхэлт юм бэлээ. Өөрийгөө хайрлах гэдэг бол хэл хязгаараас эхэлт юм бэлээ гэдгийг л одоо сайхнаас ойлгоод би ч гэсэн ер нь сайхнаас. Ер нь бол монголчуудтай бас хэдий Америктуудтай байгаа ч гэсэн монголчуудтай байдаг. Тэгэнгүүтээ Америк дунд нь нөгөө boundary гэдэг зүйлийг Америкчуудын дунд бариад байгаа мөртлөө монголчуудын дунд яаж барих юм мэддэггүй байсан байлээ. Энэ нэг бидний манай соёлтой холбоотой байна уу, нэг тийм хэл хязгаарыг барихад жоохон хэцүү тийм юм байгаад идэг. Тэгээд эвгүй байдалд оруулчих юм шиг гэдэг мэдрэмж нэг сонин те. Тэгээ нөгөө ахмад настай хүн эсвэл одоо яа тийм хүмүүстэй ингээд үгүйгээ хэлчихэрээ үгүй санагдаад гомдчих юм болов гээл те. Ингээд нэг иймэрхүү юмнууд байгаад идэг. Тэгээд энэ жоохон бид нарын жоохон суралцах ёстой юм шиг санагддаг шүү. Тэгээд хүмүүсийн яг нэг өөрийгөө хайрлж тэ эхэлж байгаа хүмүүс, сурж байгаа хүмүүс ер нь бол өөрийгөө хайрлна гэдэг бол насан туршдаа сураад суралцаад тэгээд насан туршдаа ингээд нэг юм байнгын нэг дотроо бодож явах ёстой юм аялал юм шиг байгаа юм. Тэгэж надад санагддаг. Тэгээд миний хувьд бол ингээд чамайг анзаараад тахны үнэхээр ингээд чиний энэ амьдрал одоо саяын чиний яриан дундаас ч гэсэндээ анзаарах нэ их гайхалтай сайн нөхөртэй юм шиг санагдсан. Тийм, манай нөхөр амар мундаг. 100% бол намайг дэмждэг. Одоо энэ boundary зүйл гэдэг хүртэл би нөхрөөс сурсан. Тийм, нөхөртэй нийлээл ер нь boundary гэдэг зүйлийг ер нь бол илүү энэ чинь юм healthy relationship байт юм байна тий. Ерөнхийдөө бол тэгэл одоо өнөөдөр би ингээ producer хийгээ явж байгаа зүйл маань хүртэл манай нөхөр амар сайн дэмждэг. Ер нь бол Америкт Монголд сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ Америкт бол ер нь эмэгтэй хүн ялангуяа entertainment industry-д ажиллана гэдэг бол бас их хэцүү байдаг. Ерөнхийдөө бол урт удаан цаг ажиллана. Тэгэл дээрэс нь зураг авалтанд явхаар хэдэн өдрөөр явах боломжтой. Ер нь бол тэгэхэд бол манай нөхөр бол 100% арталт ингээд бат зогсож идэг гэх юм уу. Тэгэл хаяа гинт нөгөө нэг юу яаж байгаа юм шиг яг дүглээ одоо тэр шалгалт ирж байгаа юм шиг сет дээр орж ирдэг байхгүй. Тэгэнгүүт манай ажлынхаа чи бүгдээрээ бараг ингэ номын болчихно. Тэгэл нэг сет дээр ирэх юм бол манай хүн чинь амар хөөрхөн ингээд
жижигхэн юмыг анзаарчдаг. Оо baby чи хамгийн сүүлд ингээд сет дээр ч очиход чамд ийм төрлийн юм байгаагүй байсан бэлээ. Чиний чамд одоо нэг ийм чаржер хэрэгтэй ч юм бэ. Ер нь манай нөхөр амар тийм сэтгэлээсээ ингэж намайг дэмждэг. Эхэндээ бол бас нөгөө нэг индустриг маань мэдхгүй учраас ингээд баг-багаар ингээд юу яадаг гэсэн. Гэтэ одоо л 100% ингээл чи чаднаа л гэж ээжэдэг тий. Тэгээ бас манай ээж аваад нь бол амар сайн дэмждэг. Ерөнхийдөө бол тэгэл харин би яг чамаа тэгэж бодсон байхгүй. Чи нөгөө ингээд би чамаас асуусан ш сайн ингээд чи өөрийгөө хайрлах хий юу гэж боддог вэ гэж ингээд identity-г хэлсэн тий. Тэгээ чи чамайг ингээд хинбэ гэдгийг би болгосон гэхээр ингээд ганцхан чи биш те чамайг ингээд чиний ард ингээд бат бөх зогсдог ээж аав те ингээд чиний хайртай хань ялцчихгүй ингээд те чиний энэ мөнгөн чимэг Emily гэдэг хүнийг ингээд би болгодог юм шиг надад санагдаад байгаа байхгүй те. Тэгээд эдгээр хүмүүс чамайг илүү өөртөө ихтэй болгодог. Тэгээ энэ хүмүүсийн ачаар чи илүү нөгөө нэг би илүү чадна гэдэг юм итгэл тэ байдаг баг гэж бодож байна. Баярлалаа. Би надаас гоё илүү хэлчихлээ. Тий яг үнэхээр ингээд мэдрэмж бол амар гоё байдаг. Тэгээд илүү ингээд бацгахсэж гинэ гэдэг чинь тэгэл ингээд унахаас айхгүй гэх юм уу. Гэтэ хэцүү зүйлүүд болсон л үүдэг. Гэтэ хоёулаа хамт байна, нөхөртэйгээ хамт байна. Бид хоёр хамт ингэж юмыг давн гарч гинэ гэдэг чинь илүү ингэж гоё мэдрэмж тэгэх өгдөг. Тэгээд тэр маань илүү ингээд их юм хийхийг drive хийлэгдэг юм уу. Тийш төгөөс та хоёр чинь залуу хосууд ингээд бүр ингээд амьдралыг тгээс нь ихэлсэн гэж би ингээд сонсч ирсэн. Тэрцэн маа ингээд нөгөө анханасаа ингээд айгу дөнгөж одоо юу яаж ахта одоо хосууд байхдаа тэг ингээд нөгөө олон стейтэд амьдарч үзчихсэн. Гоё аялах дуртай ингээд та хоёр ингээд сонсохоор би бүр ямар гоё юм бэ гэж нэгдэг байхгүй. Тэгэл та хоёр чинь битээр ингээд майхантай ингээд аялдаг гэлдэг жаад би дүү тийм үү гэж сонссон. Байж тэгсэн байхгүй. Тийм тэгээд сонсох нь ингээд айгу тийм гоё үлгэр жишээ тийм хосууд залуу. Ерөнхийдөө бит хоёроо бол амар бас хайрлах уу гэдэг зүйлээс болоод бит хоёр бол ийм тайван газар амьдрах дуртай. Миний ажил ч гэсэн ийм хайхтаг ийм завгүй тийм ажил хэцүү ажил байдаг. Манай нөхрийн ажил ч гэсэн их ажил нь бол хайхтаг тийм байдаг. Учир бит хоёр бол ажиллаа ер нь л бол ингээл тайван яаж байхгүй тий. Тэгэхээр чин бас өөрийнх нь mental health дээр л харж ин гэсэн. Тэгээ ер нь бол бит хоёр ингээд зураг авалт мавлц ч юм уу том project усны дараа ер нь аялах дуртай. Тэнгүүд гоё тийм өөртөө цаг гаргаж. Тий өөртөө цаг гаргаж бас тэгээ амрах боломжийг өөртөө олгох дуртай. Би бас нөгөө санжээ нөгөө золбоо ингээд чамайг нөгөө би ч бас гоо сайхан хийдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээд залбаа чамайг ингээд гоо сайхны юм чамайг гоо сайхандаа орох уу, фэшлээ хийлэх үү, ингээд хумсаа хийлэх үү гэдэг ингэдэг. Их гоо ингээд нэг юм тийм эрэгтэй хүмүүс надад бас амар гоо санагддаг байхгүй. Тэг ингээд ихнэрээ ингээд дэмждэг гэх юм уу. Би марцсан байхад ингэнгүүт чи баг хумсандаа явчаад ингээл. Тийм гоё сануулаа. Тийм сануулал тэгэл янгууд илүү гоё нөгөө тайвшраад ирдэг. Намайг амар тийм гоё мэдрэмж авчаад ирдэг гинэ. Тэгэл инээч минийгээл бүр ааш зам манайшаа урагшдаг гэсэн. Тэгэнгүүт ерөнхийдөө л ингээл тэгхүү инкүүгээ ер нь амар тийм санаачлагтай гэх юм уу. Тэгээд тэр нь надад амар гоё байдаг. Тийм. За манай энэ одоо юу подкастыг сонсож байгаа одоо эрэгтэй хүн байх юм бол эхнэр чинь хэрвээ ингээд нэг жоохон ааштай санагдаад байх юм бол гоё спад явуулчихж байгаарэ. Тэгэх юм бол ааш айгуу дараачаарэ. Тийм тэгэх юм бол ааш айгуу сайхан болчдөг шүү. Тийм эрэгтэй хүн ч угаасаа ялцчихгүй нэг гоё биеийн гоё арчилгаа, массаж хийлгэх ч юм уу. Гоо сайхан доорох эсвэл хуруу хумсаа анслуулахаар ялцчихгүй нэг бид нэг өөрийн мэдлгүй нэг гоё мэдрэмж төрдөг те. Нэг тийм нэг илүү эмхтээлэг энерги сэрэгдэг шиг санагдаж тийм. Нэг ингээд нэг зүгээр л жоохон л ингээд юм хийчихэл те нэг гоё мэдрэмж аваад шал мод ингээд сэргээд ирчихдэг те. Тийм байна. За найзаа маш их баярлалаа. Өнөөдрийн
Хоёулынх нь ярилцлага үнэхээр амттай сайхан боллоо. Чамдаа маш их баярлалаа. Өнөөдөр энэ ярилцлага маань чамд одоо өшөө надаас би чамаас асуугаагүй асуултаа байвал одоо чамд боломж байна. Асуултаас илүү би бас байгалиудаа баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл байгалиатай ерөнхийдөө л 2 жилийн өмнө тийм. Яг 2 жилийн өмнө хойлоо танилцчихсан. Тэгээд байгалаа бүр ингээд энерги амар гоё. Ингээд цаанаасаа ингэж гоё энерги цацардаг. Тэгээ анх битээр миний төрсөдрөөр ирнэ гэж хэлсэн аахгүй. Тэгээд төрсөдрөөр танилцдаг гэдэг. Тэгээд миний төрсөдрөөр ирнгээд за гэх тэгээд танилцчаад ясна байгалаа надаа ийм массажийн тим юу гэжсэн. Купон өгөөд. Тэгээд би тэрийг нь аваад байгалаа дээр очиход байгалаа яг тэр би амар сандгийн 5 дахь өдөр нь байж таарах. Тэгээд чи болохоор нэгдүгээр өдөр нөгөө нэг Biopsy орно гэчихлээ. Тийм, biopsy орносэн чинь яг тэрийг сонсчихсан. Тэгээд тэр үед ингээ хаад би бүр дараа нь сонсч шоконд ороод тэгэл би чамааг ингээд одоо сүүлийн 2 жил яаж энтэй surgery-гээ даваж гарч ингэж те. Тэгтээ ингээ бүр би ингээл өмнөөс нь санаа зовоод байгалаа зүгээр үг гэл ингээл уцтна. Тэнгүүд байгалаа амар цоглог. Би бүр сүлдээ гайхаа. Амар тийм цоглог тийм гоё энерги өгдөг. Тэгээ ингээд би болохоор бүр за одоо яаж байгаа бол тэг хэцүү байгаа ингэж байгаа гэл ингээл тэр чинь хүний төсөөллөөс шал хэцүү шүү. Тэгэхэд байгалаа өөрөө ирэхгүй ингээд санаа ингээд гоё тийм хүчтэй би чаднаа гэд. Тэгээ чи бол одоо л нэрээ ингээд survive болсон нь чиний тэр чинь л чамайг ингээд давж гаргаж ирсэн баг гэж би бодсон баг тий. Тэгээд ер нь бол амар гоё. Тэгээд дандаа бас ир хүч ингэж өгдөг те. Тэрэнд баярлалаа. Тэгээд гоё. Улам эрүүл удаан жаргалтай. Тэгээд удаан тэг эрүүл байж байгаа гоё удаан хоёул найзлаа штэ. Тэгээд одоо хоёулаа тэгээд гоё хоёулаа гоё сайхан эрүүл бай. Тэгээд дээрэс нь гоё улам их гоё урлаг кинон дээр ажиллахыг хүсэж байна. Тийм. Тэрээс хамтран ажиллах юм бодоолоо тий. Тэгээд бас юу ам дээр байхаар чинь хоёул битээр их адилхан гэдэг. Тийм. Кинон дээр битээр project-ээр хамт ажиллаж исэн чинь намайг Эмилиг байглаа хоёулаа тий. Хүмүүс тэгээд тэгэхээр хоёулаа гоё удаан гоё сайхан зүйлүүдийг хийх юм талаа эрүүлэн ад жаргалтай л байцгаая гэж. За тийм. Тэгээ баярлаа. Тэгээд бүгдээрээ манай Бекиг дэмжиж байгаарай. Гоё subscribe хийгээрэй. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярилцлагыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд анхнаасаа өөрийгөө хайрлах уу гэдэг YouTube сувгийг те нээх болсон шалтгаан бол ганцхан хүнд би туслах, ганцхан хүнд ингээ хэцүү байх үед нь дэмжлэг үзүүлэх те нэгхэн хүний амьдралд өөрчлөлт өгөх ийм зорилготойгоор эхэлсэн. Надад тийм олон хүн subscribe хийх, олон хүн сонсох тийм одоо тийм зорилго бол байгаагүй. Гэхдээ аль хэдийн 200 гаруй хүн subscribe хийгээд аль хэдийн хэдэн мянган хүн үздэг болчихсон. Тэгээд зөндөө олон хүмүүс хүлээгээд үздэг болчихсон ийм сайхан одоо подкаст болоод хөгжөөд явж байгаа би маш их баяртай байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд таалагдсан бол мэдээч хэрэг subscribe гэдэг энэ нэг юм хонхны зураг байгаа. Тэрэндээ дараарай. Тэрийг дарахаар яадаг вэ гэхээр танд ингээд дараачих нь одоо миний хийж байгаа энэ нөгөө шин дугаарууд танд ингээд юу яадаг байгаа, очдөг байгаа. Мэдээл одоо нөгөө notification дээр чинь гарч ирдэг байгаа. За тэгээд видео чирэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд өшөө бас нөгөө хайртай дотны хүмүүстэй бас ингээ шеэрлээд сонсоорой гэж хэлмээр байна. Яа гэвэл энэ нөгөө бид хоёрын ярьж байгаа зүйлтэй ингээд хин нэг хүнд бас хэрэгтэй байж магадгүй. Ингээд нэг хэцүү юмыг туулаад явж байгаа хүн ингээд тэг өмнө нь хэцүү юмыг туулаад үзчихсэн хүний юмыг сонсоод тийм үү ингээд энийг чи ингээд туулчихж болдгийм үү гэдэг юм ингээд нэг юм хүнд нэг юм inspiration, мотивац өгдөг юм байна л да. Надад бол яг л тэгж би өөрөө энэ нөгөө хэцүү хүнд үедээ ингэж туулсан байхгүй. Тийм болохоор
энэ ямар чухлыг би өөрөө ойлгосон. Тийм ч учраас энэ хөдөлгөөн энэ өөрийгөө хайрлах гэдэг юм хийгээд байгаа. За тийм учиртай байгаа шүү. Тэгээд та бүхэн маань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараачийн дугаараар түр уулзтлаа, түр баяртай.